За өдрийн мэнд. За та нарыг хараад одоо эндээс ер нь их баяртай байдаг гэдгийг ер нь байнга хэлдэг. Яг бол та нарыг харахаараа бас хүч өгдөг байхгүй юу да. Бид нар чинь Бурхны ажил гэдэг чинь нэг ганц хүний ажил биш. Энэ чинь бол хамтын багийн ажил учраас та нарыг хараад та нарын дотор байгаа хүч над руу орж ирдэг. Баярладаг. Тэгээд та нарыг харахтаа маш их баяртай байна гэж энэ үгийг хэлдэг юм аа. За энэ бидний нэр агуу хүчрхэг эзэн үнэхээр Бурхны бүр яруу алдартай цог жавхлантай хэл хязгааргүй ажиллаж байгаа сүнсний хүчрхэг ажиллагаанууд явагдаж байгаа. Яг энэ цаг, энэ үйлрэл, энэ өдөр энэ цагийн төлөө Бурханд алдар, магтаал, хүндэтгэлийг өргөж байна. Бид нар үнэхээр Бурханд алдрыг өргөж магтаалыг өргөдөг. Гэхдээ бидний энэ өргөл одоо энэ магтаалын үгс нь зөвхөн бидний амнаас биш, бидний зүрхнээс гардаг тэр цаг ирсэн. Яг одоо энэ газар би үнэхээр бас баяртай байгаа. Бурхан өөрийнхөө хүч чадлаар, өөрийнхөө мэрэгэн ухаанаар, өөрийнхөө төлөвлөгөөний дотор, өөрийнхөө эрх мэдлийн дагуу, өөрийнхөө сүнсний хүч чадлаар хүч дүрэн орж ирж байгаа энэ цагуудыг үнэхээр энэ цагуудын төлөө бид нар алдар, магтаал, хүндлэл, түүнд зохистой бүхнийг энэ газраас өргөж байна. Энэ байгаадаа бас баяртай. Бид нэр өнөөдрийн хүртэл зөндөө сургалтаар явсан байгаа, зөндөө хичээлүүд заагдсан байгаа. Бид нэр ойлгодог, хүлээж авдаг. Филипп пастор хэлэхдээ та нар ойлгосныгоо ойлго. Та нар мэдснийгээ мэд гэдэг төвшин рүү бид нар одоо орж байна. Энэ бол бас гайхамшигтай. Бурхан бол гүний юмсыг ярьдаг. Өнгөц ярихгүй гэж одоо сая Христийн оюун шинжлэх оюун бодлын сургалтанд бидэрт ярьсан байгаа. Бурхан бол за бидний төлөвлөгөө бол зуурдах. Тэ Бурханы өөрийн төлөвлөгөө бол үүрдэх. Мөнхөх бид нар мөнхийн зориг, мөнхийн одоо зүйлсийг агуулж яваад тэр Бурханы тэр гүний мэдлэгээс бид нар үнэхээр одоо ууж амсаж хэлж байна. Тийм үү? Бид нар мэдээж энэ гүний мэдлэг бүр энэ хязгааргүй энэ хэмжээшгүй энэ алдрын баялагийг бид нар одоо төгс бүрэн мэднэ гэсэн ойлголт бас хэцүү. Тэр одоо бидэрт өнөөдөр ойлгосныгаа миний ойлгож байгаа ойлголтын дээр бидний дараагийн үеийн ойлголтыг нэмээд тэдний дараагийн үеийг ойлголтыг нэмээд тэр бүр үеүүд рүү заадаг бурхан. Тийм учраас бид өнөөдөр хариуцлагатай байх ёстой. Бид энэ үеүүдийн урд бид нар анхдагч нь бол зогсож байгаа учраас гэр бүлдээ анхдагч нь, үр хүүхдүүдтэй анхдагч нь бол зогсож байгаа учраас биднээс маш их хариуцлага шаардлагатай. Энэ шаардж байгаа гэдэг нь бас бид нар яг өөрийнхөө хүчээр мэдгээд, зүтгээд, мэрийгээд, гүүгээд одоо ингээд өөрийнхөө одоо махан биеийн одоо хүчээрээ ингээд явах юм бол маш их ятрах юм билээ. Тэ? Энийг яг бид нар яаж мэдх юм бэ гэж ярьж мэдэхгүй. Энийг амьдралаараа туулж ич мэднэ. Тэгээ би 18 жил би ингээд Бурханыг одоо ингээд хайлаа, ирлээ, ингээд зүтгэлээ, түүний өмнө одоо даруй байх гэж одоо зөв байх гэж ингээд зөндөө мэрэлээ гэж одоо би энд гарч ирээд хүртэл би яах вэ? Би яаж чадахгүй байна? Би нөлөөлөх үү? Одоо би нөлөөлж чадахгүй байна гэд энэ яриад ирсэн энэ яриануудынхаа хариултыг ойрын өдрүүдэд авсан. Тэгээ Бурхан өөрөө бидэнд ойлгуулна гэсэн юм аа. Илчлэл дээр ойлгож өгөх юм. Бурханы илчлэлд орж ирэхэд бидний ойлгож исэн нөгөө зүтгэжсэн тэд нар бүгд хүчгүй болох. Бурхан өөрийнхөө сүнсээр бидэнд илчлэлтийг өгөхөд тэнд яг одоо нэг Паул хэлдэг шүү би Бурханы төлөө ажиллаж байна гэж одоо явж исэн. Тэгтэл нөгөө сүм чуулгануудыг хавчиж одоо янз бүрийн ажил хийж явсан. Би яг тэр шиг бид нар Бурханы төлөө явж байна гэж Бурханы төлөө ажил хийж байна гэж яваад исэн тэр бүр харин ч магадгүй Бурханы өөрийнх нь хүслийн эсрэг үйлдэл хийж явах аюулгүй том магадлалтай байна. Тэрийг олж харсан намайг надад үнэхээр Бурханы сүнс намайг бүр ингээд надад бүр ойлгохдохгүй байгаа юмсыг ойлгуулсан. Би бол одоо сүүлийн үед бас нэг жоохон нэлээд ингээд одоо ингээд дааж давахгүй байгаа юм шиг ингээд өөр сэтгэл бүр аюул ядарсан байгаа.
Тэгээд бурхан үнэхээр хайртай юм аа. Бид үнэхээр хайртай. Хизээж тэр хайртай хүүхдэд тийм нөхцөл байдал хизээж байлгахыг хүсэхгүй. Тэр ямар нэгэн байдлаар бидрийг гаргана. Тэр харин бид нар айгүй төвчээртэй бурхныг хүлээж сурах хэрэгтэй. Хүлээхгүй бид нар одоо нэг усан дотор одоо ингээд би сэлээд гарчдаг хүн гэл одоо тий одоо ингээд энэ байдлаас би өөрөө гарчдаг хүн гэл ингээд тэмцээд байх юм бол бид нар өөрсдөө айгүй ядарч юм байна. Тэгээд ядарсан би айгүй ядарсан. Тэгээд хамаг бие минь өвдсөн, эмнэлэгт өвдсөн. Энэ олон ерөөсөө бурхны хяналтан дотор байгаа. Бурхны хяналтаас гарсан юм байхгүй. Бурхан биднийг дэлхийн суурьаас дуудсан, сонгосон, өөрөө сонгосон. Биднийг юу ч мэдэхгүй байхад бурхныг гэж юу ч мэдэхгүй байхад хүртэл бурхан биднийг авч явж ирсэн. Хамгаалж ирсэн, хайрлж ирсэн. Одоо биднийг ивэж ирсэн, өрөөж ирсэн, бүгдийг хамгаалж ирсэн. Тэгээ ганцхан өнөөдөр бид нар мэдсэн учраас бурхан хийж байгаа юм гэж бас энэ ойлголт буруу ойлголт. Тэгээ бурхны төлөө хийгээд байна гэдээ явж исэн тэр юмсууд ч байлаа. Одоо миний ойлголт өөрөөр ирсэн байна. За тэр юу вэ гэвэл бурхан энэ биднийг хайрлсан, намайг хайрлсан, та нарыг хайрлсан учраас, ертөнцийг хайрлсан учраас цорын ганц хүүгээ энэ дэлхийд илгээсэн. Энэ дэлхийд илгээсэн хүн бидний төлөө тэр загалмай дээр цогцолж бидний ялыг, бидний гмийг, ичүүрийг, бидний одоо өвчнийг бидний бүр буруутгалыг ялыг бүх юмыг тэр норон дээр өөрч тэр загалмай дээр цовдлогдсон. Тэгээд тэр 3 хоногийн дараа тэр эцгийн ариун сүнс, тэр эцгийн хүчлэг сүнс Есүс Христийг дахин амьлуулсан. Амен. Тэр дахин амьлуулсан тэр хүч бидний дотор байгаа. Бид нар бурхны төлөө хийгээд байна гэсэн энэ ойлголт минь нураад харин тэр загалмай хүчийн улмаас бид нар өнөөдөр ингэж яваад байгаа юм байна гэж энэ ойлголтыг ингэж авсан байна. Миний алхаад байгаа, гიშгээд байгаа, надад бас ойлгохгүй байгаа, ойлгоод явж байгаа дараагийн төвшин рүү гарч бид нар зөндөө нэртэй шүү дээ, хаалт байгаа, хаалтаа давлаа, нураалаа яг энэ бүх процессууд чинь тэр загалмайд хийгдсэн ажлын, тэр загалмай хүч чадлын улмаас бидний амьдрал дээр над руу, тань руу ажиллаж байгаа юм байна. Энийг бас ингэж хүлээж авсандаа бас аюух баяртай байгаа. Тэгээд ер нь бидний сүнслэг амьдралын итгэгч нарын итгэлийн амьдралын үндсэн суурь болсон энэ сайн мэдээг бид нар үнэхээр бүр оюун бодолтой зүрхэндээ сүнсэндээ хүлээж авах юм байна. Бурхан үнэхээр илчилж биднэрт бүр хүн болгонд илчилж харуулах болтугай гэж энэ газар залбирч байна. Энэ илчилтээр орж ирэхгүй бол бид нар ярьдаг, уншдаг, мэддэг, ойлгодог. Тэгээд болохгүй. Энэ яг бидний гүн рүү орохгүй. Энийг яг зүрхээр хүлээж аваад нэрээ тийм ээ би үнэхээр гинтэй бурхан би таны өмнө үнэхээр гинт нэг юм а гэдгийг хүлээн зөвшөөрэй. Миний энэ гин би гимээр хуулиар бол би өөхөх ялтай хүн. Харин та энийг өөрийнхөө нэгүслээрээ хайраараа миний гмийг хүчингүй болгоод миний гмийг та өөрийнхөө хүүгээр тохоод тэр хүү тэр загалмай дээр бидний төлөө өгөөд тэгээ тэр дахин амьсан амьдлаар нь бид нар зөвтгөгдсөн явж байгаа. Энийг ингээд яг ингэж илчилтэй хүлээж авсантаа үнэхээр баяртай байна. Тэгээ энэ баяртай байхаас гадна маш чухал болж байна. Маш сериосны болж байна. Гадаадаар ярьж байна. Энэ болж айгүйх юм бодоход хүрэж байгаа. Маш гүн юм бодоход хүрэж байгаа. Маш их тайвшруулахад хүрэж байгаа. Юмыг аюуг ажиглахад ингээд ажилтдаг байхад хүрэж байгаа. Хардаг байхад хүрэж байгаа. Тэгээд би яг энэ цагууд ирж байгаагийн яг энэ бурхны өөрийнх нь цаг шүү дээ. Өөрийнх нь цаг бид нар ярьдаг эцсийн цаг ирж байна, эцсийн цаг ирж байна. Эцсийн цаг бид нар яг ямар байх вэ? Яг бидний суурь барьж авах яг жинхэнэ бидний суурь юм байна. Энийг бид нар барьж авахгүй бол бид нар ерөөсөө хаашаач ингэж холбирох магадлалтай. ертөнцийн биднийг ингэж өөмөлдөг, биднийг сордог, биднийг ингэж хүчийг ингэж доош нь дардаг энэ юмсуудад бид нар татагдаад байдаг бас.
Тийм ээ. Тэгээд бид нар одоо яг энийг ойлгонгууд харин бидний эсрэг явагддаг тэр харанхуй хүчний ажлуудын хүч нь хуурж байгаа мэдэгдэж байна. Хүмүүс одоо моны төрөж энэ дээр хэлсэн ба бид нар хүмүүсийг өөрчилж гэж аяг хятардаг. Тэ хүмүүсийн төлөөгүйгээл бас өөртөө аяг. Энэ минь ерөөсөө хүчнэг болох юм билээ. Хүчгүй болох. Бурхан энэ хүн хоёрын хоорондын асуудал дээр бид нар орохгүй. Бид нар үнэхээр санаа зовдөг бол зүгээр залбир. Тэгээ болох юм билээ те. Ингээд бид нар аягүй чөлөөлөж байгаа сте. Тэгээд төрөжийн юун дээр нөгөө хүмүүсийг шүүх тухай ярьсан те. Энд чинь нөгөө яг хүн өөрөөсөө гарч байгаа сэтгэлээрээ энэ хүнийг их болгочих гээд үзээд байгаа шүү дээ. Тэгээд тэр нь болохгүй болохоор одоо ингээд өөрийнх нь одоо уран хугараад нөгөө хүмүүсээ ингээд шүүгээд хараад. Миний ойлголт над дээр ирж байгаа ойлголт бол би өөрийгөө шүүх хэрэг байхгүй байх. Би өөрийгөө буруутгах хэрэг байхгүй. Би өөрийгөө яллах хэрэг байхгүй. Тэ? Миний амьдрал дээр юу ч болж ирсэн тэр бурхны хяналтанд байгааг их бат зогссон юм. Энэ миний ойлголт, миний авсан ойлголт. Тэгээд би өөрийгөө яллаад, өөрийгөө үгүйсгээд, өөрийгөө дорд үзээд эхлэх юм бол энэ нөгөө загалмайн хүчийн эсрэг ажиллаж ирж байгаа. Загалмайн хүчийг үгүйсгээд эхэлж байгаа. Хэрэв би тэгэхэл байсан бол бурхан хөөгөө өгч тэрийг бидний төлөө тэгж загалмай дээр одоо хүлээд дахин амжуулаад энэ ажиллагаанууд хийх шаардлага байсан юм уу гэдэг дээр идэж болж байгаа. За миний ингээд яг үндсэн ойлголт одоо яг ийм ойлголтууд ингээд хүлээж авсан байгаа. Энэ ойлголтыг хүлээж авсан. Тэгээд би одоо өшөө болон хүн явахстай. Одоо би энийг бурхан бидний нүдний нөгөө юм харахгүй байгаа хайрснуудыг нэг нэгээр нь хуулж авч байна. Тэр ойлгоо тэр зүрхний минь хүчлэнүүдийг нэг нэгээр нь хуулж авч байна. Бурхан ганцхан над дээр ажиллахгүй. Бурхан бүгд хүн дээр ижил төвшөнтэй ажиллаж байгаа. Харин энэ ажиллагааг хэн яаж хүлээж авч байна гэдгээс бүх юм шалтгаална. Тийм учраас бид нар сонор соргог одоо эрүүл Христийн оюун бодтой одоо Бурхны мэрхүү хааны хүссэн түүн рүү тэмүүлсэн, түүндээ холбогдсон, түүнээс уусан бидний их сурвалж штэ. Түүнээс уусан одоо түүнээсээ ундаасан байх ёстой. Энэ бол мэдээжийн хэрэг Билли пастор хэлсэн байгаа. Бурхны хаанчлалын зам бол А-гаас Б, Б-гээс С алгас гэсэн юм байхгүй. Хүн болгон дээр өөр арга замаар өөр процессор явуулж ич тэр бидний гаргаж ирнэ. Хаанчлал руу оруулна. Тийм учраас өнөөдөр бидний бидрээр тохиолдож байгаа, гэр бүлүүдээр тохиолдож байгаа, үр хүүхдүүдээр минь тохиолдож байгаа, магадгүй сүмч бол үндсэн дээр минь тохиолдож байгаа бүхэл зүйлс бурхан өөрөө бидний сайн сайхны төлөө хийж байгаа маа гэж nazarдаг хэлж байна. Тэгээд бас нэг ойлголт нь бурхан биднийг одоо бүтэлийн суурьсан бидрийг дуудсан, тэр сонгосон өөрийнхөө төлөвлөгөөний дагав тэр биднийг дуудсан, биднийг одоо бүтээхтэй, намайг бүтээхтэй, бас таныг бүтээхтэй бүх бие минь ингэж цогцоор бүтээж өгсөн. Тэ өнөөдөр хүртэл бас энэ ойлголтны буруу ойлголтын нэг жишээ миний бол одоо оюун бодлоо нэг тусдан тавьчих. Тийм ээ. Тэгээд төслөг юм нэг тусдан тавьчихдаг. Тэ одоо хүний бүтээхтэй оюун бодол махан бий. Сүнс борос бүтээсэн байна. Тэгэд бидний сүнсийг ингээд тусдаа аваад үзчихэд оюун бодлоо тусдан авч үзчихэд махан бие тусдан авч үзэгддэг ийм буруу бодол байсан байна надад. Тий. Тэгээ сая би эмгэгт хэвтээд тэгээд зөвхөн имчилгээнд орсон. Тэгээд эмчээс би ингэж асуусан байхгүй юу? За энэ зөвхөн имчилгээр яг ямар одоо үр дүнтэй юм бэ? Яг яаж өөрчлөлт юм бэ? Яг одоо яад юм бэ гэдэг ингээ асууад байхгүй юу? Тэгсэн чинь надад ингэж хэлсэн байхгүй юу? Энэ хүн бол ер нь ингээд цогцоор хүнийг бол одоо цогцоор ингээд бүтээсэн байгаа шүү дээ. Гэтэл эмчнэр болохоор хүний толгойн тусд нь аваад эмчлээд байдаг. Зүрхийн тусд нь аваад эмчлээд байдаг. Тэ? Бөөрийн тусд нь аваад эмчлээд байдаг юм аа. Энэ зүрхний эмчилгээ бол энэ биеийг цогцоор нэмчилж байгаа эмчилгээ юм гэж байна. Тэгээд та нарын энэ бүх бие чинь энэ эрхтнүүдийн холбоосуудыг бүр
шинээр шинжиж өгч байна. Энэ холбоосуудыг бүр шинээр ургуулж өгч байна. Таныг бүр цоо шин бүтээл болгож байна. Тэр ийж надад хэлж байгаа. Миний толгойд амар их бодол орж ирсэн. Тэгээ би бодсон хүү нэр яг тийм бэ. Бүх юмаа салгаад ингээд ойлгоод ирсэн байна. Тэгээ нэрийн тийштэй миний бие чинь одоо бүх би эрүүл мэндэ одоо энэ махан бие гэж өөрхийн махан бие гэж одоо ингэ айгүй ярьдэн шүү дээ. Махан биений хэрэггүй гэх. Гэтэл бурхан махан биегүйгээр сүнс яаж авах вэ? Одоо энэ толгой байхгүйгээр бидэнд оюун бодол яаж орж ирэх вэ те? Яг тэрэн шиг ингээд яг тийм ингээд цогц ингээд ойлголт орж ирээд айгүй бас те аюу юм бодоход хөргсөн байхгүй юу? Тэгээд нэрэл бид нар бүгдийг ингэж цогц ижил төвшин бүгдийг авч явах хэрэгтэй. Тэгээд бурхан биднийг бүтээхдээ тий бидний оюун бодлыг бид нар чинь бурхан биднийг бүтээхдээ өөрийнхөө алдрын төлөө бүтээсэн шүү дээ. Тэгвэл бид нар бурханыг алдаршуулахын тулд бидний оюун бодол эрүүл байх хэрэгтэй. Бидний нүд эрүүл байх хэрэгтэй. Ам эрүүл байх хэрэгтэй. Тийм үү? Бидний нүд эрүүл байж түүний хамгийн сайхан зүйлсийг харах. Бидний ам түүний одоо ялалтыг тунхаглахаар бидэрт амийг бүтээсэн бичдэг. Бүх зүйл бурханы төлөө аахгүй юу? Тэгээд ямар ч бие эрүүл мэндэ алдсан, сул дорой болцсон ийм биеийг бурхан ашиглахгүй шүү дээ. Ашиглахгүй. Тэгээд ингээд яг ийм гоё. Одоо тэг бурхан ярихаар одоо бурханы энэ оршуу жинчгээр энэ цаг энэ удирдан ирэхээрээ зэрэг ерөөсөө юуч дэс битгэл яриад сүслэг. Ёс ингээд заагаад зүгээр энэ чи ярихад зүгээр л ангаад ярьж байгаа юм чи. Нэрээ тийштэй. Тэгээд аюух юм бодулж байгаа байхгүй доо. Одоо бид энд аюу цаг болохоор одоо хамаагүй юм байна. Өөртөө бас гоё тоглолт үзсэн. Ерөөсөө тэр тоглолт тэр чигээрээ ерөөсөө сүнслэг ойлголт манай би зээ явахын таа үзсэн. Тэгээд тэр гарч ирээ надад ярьж байхгүй. Ийм чи ийм биш тийм биш гэж болж ин яг ингээд ойлгож зүг байна. Тэгээд үнэхээр бурхны яруу алдар цогж авахын энэ сүр хүчит одоо энэ хүч чадалтай энэ ажиллагаануудыг үнэхээр бид нар Есүс Христийн нэрээр өрөөж бид нар үнэхээр түүний алдрын төлөө бидний амь нас амьдрал бүр унтаж хэвтэх авах амьсгаа авах бүр идэх хоол бүх зүйл хамаатай. Амен. Бидний нэг юу ч түнд хамаарахгүйгээр үлдэхгүй. Одоо бидний ярьж байгаа сургалт намлж байгаа намлууд яг ингэж орж ирж байгаа. Бидний нөхөр сүүдэр одоо унтах хэвдэг ерөөсө тэр бурхнаас гадар юу ч байхгүй. Бүх зүйл түүнээс бөгөөд бүх зүйл түүн дотор бүх зүйл түүн рүү юм а гэж хэлж байна. Тийм учраас бид нар өнөөдөр болж байгаа процесс одоо явагдаж байгаа бүх зүйл энэ биднийг доош нь чангах зүйл биш ээ. Бид нар одоо яг энэ тунхаглаж байна. Яг л би энийг өөрөө туулаад сая гараад ирж байгаа учраас энэ би амар зоригтойгоор ярьж байна. Тийм учраас бүгдөө зоригтой, хүчтэй бурхны л одоо бурхан өөрөө л хийж байгаа маа. Бурхан өөрөө л гаргаж ирнэ угаасаа биднийг харин тэрийг бид нар төвчээртэйгээр хүлээх хэрэгтэй. Болоогүй ахын цаг нь болоогүй ахын өөрсдөө гарчдгиймаа гэж заавал бүх юм л харин очир дутагдaltaй. Тийм учраас бид нар бурхны дуу хоолойг сонсч бүр түүнтэй улам татсч бүр түүн рүү бүр өөрийгөө бүр зориулж одоо яг энэ цаг угаасаа өөр одоо байхгүй би одоо яг энийг л одоо ярих хүслээ энэ газар тий үнэхээр энэ сургалт энэ явж байгаа цаг хугацаа ер нь бидний амьдралын процессыг бүгд өөрөөсөө орохгүй байхгүй. Тийм учраас бид нар зүгээр баяр хөөртэй та нар зовлонтой баяр гэдэг гэж хэлсэн үгийг хүртэл ойлгосон. Бид нар зовлонтой байхдаа л бүр залбирал минь өөрчлөгдөн бүр болон нөгөө яг бүр амар идэвхтэй болно ерөөсөө тийм. Тэрэндээ бүр баяр гэж чи над руу ойртоод байгаа байхгүй тийм. Бороо чи над руу надаас надтай надаас ав. Энэ дуудлага байхгүй юу? Энэ чинь бурхны дуудлага байхгүй юу? Тийм учраас бидний одоо гэр орон янз бүрийн асуудал ингээд үүсвэл бурхан намайг улам өөрлөгөө ойртуулж байна гэж үзэж байгаа. Бид нар өөрсдөө залбирдаг штэ. Би өвшөө гүн ормоор байна. Улам өөрлөгөө татаачтай матаачтай гэж амар залбирдаг штэ. Бид нар яг үнэхээр тэрийг бас ойлгож байна гэдэг нь айгүй асуудалтай болчиход байгаа байхгүй юу? Тэг нэг юм бодонгот яагаад би тэг залбирсан байхад энд юм болоод харин энүүгээр чинь дамжуулаад би чамайг өөрлөгөө татчих штэ гэх. Тэгээ Филипп бас янз бүрийн одоо процесс болоход та нар
тэр процесс руугаа битгий ороо. Харин тэрүүгээр над руу юу заах гэж байна гэдэг дээр фокусоо тавьчих тий гэж хэлдэг тий. Тэгээд одоо энэ сайхан цаг энэ одоо хүчрэг цагууд ирж байгаад үнэхээр талархаж байна. Тэгээд та нарыг харж байгаадаа бас их баяртай байдаг гэж бүр дахин хэлье. Тэгээд энд орж ирээд та нарыг хараад бас надад аюу хүч өгдөг шүү. Би энэ хаалгаар орж ирэхдээ тэгээд энэ чигээ та нарыг хараад бас аюу надад урам зориг өгдөг. Хүч өгдөг. Ингээд бурхныг үнэхээр магтъя. Үнэхээр бид нар алдар, яруу алдар, цогц авсан энэ бурхныг магтаж байгаа магтаалын үгс бүхэн бидний зүрхнээс гарсан байх болтой. Айхалтай. Цөмөр Христийн оюун ухааныг өргөжлүүлэл ярьж байгаа. Одоо та нар Библийг уншихаар зэрэг хүү эн чинь бас Христийн оюун ухаан байж тээ гэж уншиж байгаа бах та. Над шиг бид нар 1-р Коринтын 15 дээр ирсэн байгаа. Тэрнээс өмнө би та нарт маш энгийн юм шиг мөртлөө маш хүчрхэг нэг зүйлийг хэлээд тэгээд хэдүүлээ ажилдаа оръё. Нэг нь ярьдаг, нэг нь сонсдог ажил руугаа орно. Ром номын 12 дугаар бүлэг дээр байгаа. Ром номын 12 дугаар бүлэг бол Христийн оюун ухаан тэр чигээр бас ярьж байгаа. Хамгийн жижигхэн зүйлээс ахуулаад. Өдөр тутмын амьдралын жирийн өдрүүдэд унтах, идэх, ажилдаа явах, бусад бүх үйлдэл, явдал, суудлаа бүгдийг Бурхны өмнө яг өргөл мэт дэлгэн тавиа. Чиний төлөө Бурхны хийж байгааг тэрэн ав. Тэр чиний Бурхны төлөө хийж чадах хамгийн сайн зүйл. Би дахиад хэлье. Чиний төлөө Бурхны хийж байгаа бүхнийг тэрэн ав. Хүлээн зөвшөөр гэсэн. Бити хэрэлд, бити маргалд. Яагаад надтай ийм болж байгаа? Яахаараа би ингэдэг. Үгүй би ингэмээргүй. Би ийм замаар ямааргүй. Би ийм явдлаар ормооргүй гэж. Бити марга. Харин Бурхны хийж байгааг тэрэн ав. Түүний хяналтыг тэрэн ав. Түүний захиргааг тэрэн ав. Түүний эрх мэдэл амьдрал дээр маань хангалттай ажиллаж байгаа гэдгийг тэрэн ав. Тэр чинь л Бурхны төлөө хийж чадах чиний хамгийн сайн чинь юм аа. Бүгд Бурхны төлөө юм хийхийг хүсэж байгаа. Гэхдээ Бурхан биднээс юм хийгээгүй. Зүгээр л миний засаглалыг хүлээн зөвшөөр. Миний хяналтыг хүлээн зөвшөөр. Миний удирдлагыг хүлээн зөвшөөр. Бүх юм миний өмнө ил тодорхой байгаа. Тийм л учраас өдөр тутмын амьдралын жирийн өдрүүдтэй яг энэ цуглааны 2 цаг биш. Бусад өдрүүдтэй бид нар унтаж байгаа, бид нар идэж байгаа, ажилдаа явж байгаа, ажилласаа ирж байгаа, хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгж байгаа, цэцэрлэгээс нь авж байгаа. Бусад бүх үйлдэл, явдал, суудал бид нар ийш тийшээ явж байгаа, ирж байгаа, үйлдэж байгаа, эсвэл хин нэгэнтэй харьцаж байгаа. Бүгдийг нь Бурхны өмнө яг өргөл мэт дэлгэж тавиа. За, дараагийн гайхалтай зүйл нь бас Ромын 12 дээр байгаа. Өөрийгөө ойлгох цорын ганц зөв зам бол өөрийгөө ойлгох гэж зүдэрч байгаа хүмүүсээ. Өөрийгөө ойлгох цорын ганц зөв зам бол Бурхан хэн болох. Тэр таны төлөө юу хийдэг болохыг мэд тань. Түүнээс биш би хийм. Би хэний төлөө, Бурханы төлөө, за би Бурханы төлөө юу хийдгийм бэ гэдэг дээрээ бити төвлөрөө гэж. Ойлгосноо тий? Би ч гэсэн өөрийгөө ойлгомоор байдаг тий? Бид нар заримдаа өөрийгөө ойлгодог. Эсвэл буруу ойлгодог. Ер нь бол ихэвчлэн буруу ойлгодог. Яагаад буруу ойлгодог вэ гэхээр бид нар Бурхан хинбэ гэдгийг таньж мэдэхгүй байна. Бурхан хинбэ гэдгээс үүдээд тэр миний төлөө юу хийдэг вэ гэдгийг таньж мэдэхгүй байна. Мэдэх ёстой энэ ажил чинь мэдэгдээд ирэхээрээ бид нар би хийм. Би Бурханы төлөө юу хийгээд байгаа юм? Энэн дээр миний үндсэн хэн болох маань тогтоогддгүй байна, тодорхойлогддгүй байна гэдгийг бид нар мэднэ гэсэн. Энэ бол надад үнэхээр мэрэгэн ухаан, галзуу мэрэгэн ухаан санагдсан байгаа. Ром номын 12 дугаар бүлэг дээр байгаа. За, бид нэр Христийн оюун ухаан гэдэг хамгийн эгэл жирийн зүйлс хийгээд бидний амьдралын хамгийн жижиг сажиг одоо зүйлүүд дээр ч гэсэн ажиллаж болдог тэр амьдралын одоо
амьдралын ухаан гэж хэлмээргүй байна. Амьдралаг Христийн ухааныг бид нар ярьж штэ. Тэр бол бидний дунд амьдарч бүрэн болохоц, амьдралдаа хэрэгжүүлж болохоц тийм ухаан байгаа. Бид нар аюул олон удаа түүний мэрэгэн ухаанаар амьдарч, ажиллаж, аливаа зүйлсийг шийдэж ирсэн ч байгаа. Бид нар дандаа л өөрийн ухаанаараа тэнхтээд яваагүй. Тэр чинь эцэг минь. Тэр чинь бидний аав. Тэр чинь бидний төлөө төлөөс төлсөн. Тэгээ бүр худалдаж авсан. Тэгээ бүр өөрийнх нь хүүхэд болохын тулд сүнсээ өгсөн. Тэр бидний ингээд аниал ившээгээл ингээд үүргэлээл биднийг яана би чамаа тэр үед ажиллаагүй би Африк дээр амар ажиллаж чамайг хараагүй шүү дээ. Тэр тийм бурхан биш. Хүн биш тэр бурхан. Тийм учраас бид нар одоо ингэж бурханыг илүү ойр одоо ингэж тэрж амаар байгаа байхгүй. Пүүх та. Би нэг сонирхолтой зүйлийг олж уншсныгаа бас эхлэхийнхээ өмнө хэлмээр энэ бүгд Христийн оюухан. Өөр нь бол би өчтөр уулзалтан дээр хэлсэн байгаа. Гэхдээ энэ хэлэхгүй болохоор миний хэл цахтнаад байна л та. Эхлэл номын 4-р бүлэг. Монгол Библиэлд байхгүй л шүү. Манайхаа. Тийм учраас би тэнд нэмж өгөх гээд байхгүй юу? Бид нар ингэж ойлгох нь айгүй чухал. 4-р бүлэг дээр за аимшигтай уналт болсон. Гэсэн ч гэсэн бурхан тэр уналтын дунд хүнээ захирсан хിവэрэл. Хяналтандаа байлгасан хിവэрэл. Хайрлсан хിവэрэ байгаа өгөөд санаа тавьсан хിവэрэ байгаа. Энд Адам Ева хоёр унтаад Каиныг төрүүлсэн, Абелийг төрүүлсэн. За, Каин, Абель хоёр бол мэдээж ах トゥ байсан гэсэн. Нэг нь хончин, нэг нь тариаланч байсан. Каин дүүгээ алсан. Би товчилж ярьж байна. Каин дүүгээ алсан. Яг тэр аллагын дараа бурхан Каинтай уулзсан. Бид нар штэ хүн гэм нүгэл үлдээл бурхан тэгэл нүрээ буруулаад яваад өгсөн гэж бодох ёсгүй. Бурхан угаасаа ертөнцийн суйраас гэдэг яриад штэ сая. ертөнцийн суйраас өмнө тэр маш том төслийг хэрэгжүүлнэ гэд мэдчихсэн. Тэр төслөө хэрэгжүүлж байна. Гэм нүгэл үлдсэн Каин Абелийн цус газраас хашгирсан бурхан түүнтэй ярьсан. Түүнд юу гэж хэлсэн бэ гэхээр за одоо Каина чи бол газар тариалан эрхлэх боломжгүй боллоо. Яа гэвэл эрхэлдэг газар дээрээс чинь дүүгийн чинь цус над руу хашгираад байна. Тэр чи яаж ч бордоод яаж над газраа хаглаад газар чам дахиж үр ашиг өгөхгүй. Тэгэхээр чи яв. Одоо чи хэрэн хэсүүч нугасаа. Чамд тогтсон орон гэр гэж байхгүй болно. Одоо яг л хүний орон гэр бол бурхан байлаа шүү дээ. Гэтэл одоо тэр орон гэргүй болцсон. Одоо чи хэрэн хэсүүчлээ. Чи над тэгж хэлсэн бурхан. Тэнгүүд Каин яаж яана гэхээр тэр дүүгээ алсан яс шийтгэл дээрээс нь бурхан түүнийг газарт ажиллаад чи нэмэргүй гэсэн. Дээрээс нь чи одоо бүр хэрэн хэсүүчлэнэ. Одоо би чамаа оршуугаасаа явуулж яана гэсэн хөөж яана гэсэн шүү дээ. Хөөж яана. Тэгэхэд Каин яг л бас л бурхан түүнийг дүүгээ алхаас өмнө түүнд сануулсан байхгүй бурхан. Гим нүгэл чамаа отоод байна Каина чи одоо наад гим нүглийг засаглах гим нүглийг хүн чи засаглаа гэсэн байхгүй. Чи захир гэсэн. Чи хийхгүй бай засгал гэсэн. Гэсэн ч тэр үгэнд нь ороогүй дүүгээ алдсан. Каин бурхантай байнга тэрсэлддэг байсан. Тэгээд бурхан түүнийг чи одоо яваа. Одоо чи газар дэлхий газрын хөрс угаасаа чиний эсрэг болчлоо. Тэр чамд чиний гараас юу ч урахгүй одоо чи хэрэн хэсүүчлэгч болно. Чи миний оршуугаас яв гэсэн. Тэгэхэд Каин бурхантай бурхантай одоо яаж байгаа юм бэ одоо маргалдаж байгаа гэхүү те хэлсэн. Ийм амар хүнд ял шийтгэлийг би л даачдаггүй. Та өнөөдөр намайг газрын хөрснөөс бишээ газраас зайлуулж байна. Газар хагалдаг ажил хийдэг гэсэн шүү дээ. Та намайг газраас хөөж байна. Та намайг өөрийнхөө оршихугаас ч хөөж байна. Тэгээд та намайг газар дэлхийгээр хэрэн хэсүүчилдэг орон гэргүй нэгэн болоо гэж хэлж байна. Би энийг бол дийлж чадахгүй. Би энийг давж явж чадахгүй. Би бүр үхмээр байна. Тийм учраас надтай уулзсан хүн намайг алга. Энэ үг бүрэн биелэх боломжтой. Яагаад гэвэл Бурханаас ярьдаг болгож бүтээсэн нэг л бүтээл байгаа. Тэр бол хүн. Бусд нь ерөөсөө ярихгүй.
Дэлфин ярьдаг би та битээ тэгж бод. Зөвхөн хүнд бурхан үгээ даатгаж өгсөн байхгүй. Тэгэхээр тэр үгтэй хүч чадал нь явж байгаа гэсэн үг. Гим хийчээдээ штэ Каин. Тэгсэн. Тэгэнгүүт бурхан намайг алаг. Би өхмээр байна. Би ингэж амьдрах чадахгүй. Намайг алаад өг гэж штэ. Тэгэхээр нэгэн хэлсэн. Тийм учраас бүр мэдчихэж штэ чамайг бүр ингэж хэлнэ гэж яг мэдээд байсан. Чамайг алсан хүн 7 дахин илүүгээр түүнээс өшөө авагдах болно гэж хэлээд Каиныг хамгаалж тэмдэг тавьсан гэж байгаа. Гэтэл энд хамгаалж гэдэг үг байхгүй. Тэгэхээр бид нар Каиныг угаасаа шийтгэл маягаар тэмдэг тавьсан гэж ойлгогдоод байгаа байхгүй. Гэтэл бурхан Каиныг хамгаалсан. Яа гэвэл Каин бол аюултай итгэж шүү тэр. Тийм учраас нэрээ хин нэгэн хүн түүнийг алчих боломжтой. Бурхан түүнийг өгүүлэхийг хүсээгүй. Тийм учраас энэ намайг үнэхээр их гайхшруулс. Таны хайр нэрээ ерөөсө цуцна гэж аахгүй. Ерөөсө ядарна гэж аахгүй. Үргэлж арга замаа олдог. Тэгээ Каиныг хамгаалаад хүний гарт алуулахгүй тулд тэр алуурчны дээр бурхан бүү алагтаа ингээд тэмдэг тавьсан байна. Тэр энэ би тэгээ үнэхээр таны хайр инрэл одоо тий таны өөршөөл яг л бурхан төслөө мэдчихэж би ингэх юм байгаа юм. Тэгэхээр бурханд ерөөсө Каиныг хайрлахад асуудал байгаагүй гэсэн. Энэ намайг бас нэлээд их цочирдуулсан гэх юм уу? Тийм бодол байсан. Каиныг хамгаалж, алуурчныг хамгаалж. Гэтэ тэр хүнээ бүтээсэн учраас бурхан ер нь үргэлж хүндээ хариуцлагатай байсан. Одоо ч тийм байгаа. Цаашдаа ч тийм байна. Бурхан хүнийхээ өмнө хариуцлагатай байдаг. Зөв бидний л хариуцлага хаана яагаад гэдгийг бид нар одоо тэрийг бодож тунгаах хэрэгтэй. Би охиноотой бүрэн санаа нийлж. Бид нар одоо жоохон суугаад тайвшраад ер нь юм бодох цаг болсон шүү. Бид нар зүгээр л нэг тийм хараа зүгээр л нэг сүмд ирээд одоо эхний үеийн христчид юу болсон бэ гэхээр сүнс нь аврагдсан толгойн ажиллагаа болсон. Тэгэл ерөөсөө бие бол бүр зүгээр хайсан. Эзний төлөө үйлчлэнэ гэдэг энэ биеийг бол зүгээр гаргуунд нь хайсан. Идэж уугаач байсан. Тэгээд одоо бүр одоо яхаач байсан. Бүгд арчилж тордгооч байсан. Нэг сэгсээсэн сарлаасан яг. Тэгээ христчид гэхээр зэрэг дандаа нэг тийм сайн бор саарл хувцастай сонин хүмүүс л явдаг бас. Айгу даруухан байгаа айдлал байгаа ах та. Бурхан надад бүр залуухан итгэж явахд хэлжээс би бол бүх өнгөний бурхан юм аа. Чиний амьдрал бүх өнгөөрөө гэрэлтэх ёстой гэж. Тэгэхээр энэ бол зөвхөн энэ өнгө будагны тухай яриаг үлдээ. Гэхдээ энэ ч бас орж байгаа. Гэхдээ тэгээ тэр миний санаанд хувьсгал хийсэн байхгүй юу? Тийш үү? Би тэгвэл өнгөнд дуртаатай гайхаад байх юм ерөөсөө алга байна. Өнөөдөр бид нар үргэлжлүүлээд дуусгана энийг. Яа гэвэл би эцсийн цагийн талаар судалгаа хийдэг хүн биш ямар. Гэхдээ бид нар мэдлэгтэй байх хэрэгтэй. Бис дараалалаар нь хэдүүлээ ярилцъя. Түрүүчийн бүтээсай дээр би яриад эхлээд явсан байгаа дуусгаагүй. Эцсийн цаг нэг цаг хугацааны тухай, нэг улирлын тухай ярьж байна. Дараад нь тэр эцсийн цаг одоо дуусахад юу болох вэ гэхээр эзэн ирнэ. Есүс Христ дахин ирнэ. Одоо итгэмээр байна уу, итгэмээргүй байна уу? Одоо хамаагүй шүү дээ. Ирнэ л гэсэн бол тэр ирнэ шүү дээ. Есүс Христийн ирэлттэй давхцаа дахин амьд явагдана. Бүгдийн хөл дээр нь босгоод оршуулгын газрыг цэвэрлэнэ. Учир нь Бурхны хувьд бүгд амьд юм аа. Лук номдэр байж байгаа. Дахин амьд зэрэгцээд явна. Дөрөвдөх нь болохоор шүүлт байгаа. Тэгэхээр энэ дөрвийн талаар бид нар хэдий болтол мэдлэггүй явах вэ? Хэдий болтол бид нар энийг алгасаж уншдаг байх вэ? Хэдий болтол бид нар энийг үл тоох вэ? Бүр улаан цай тэр үед нь амьдарч ээж. Ноагийн үед тэгсэн хүмүүс. Тоогоогүй үнэхээр 8 хүн тэр авдар руу орсон. Өвөө нь хүртэл ороогүй. Ноагийн Метусела. Өвөө нь үерээр өгсөн. Аав нь л үерээс өмнө нас орсон. Би зүгээр сониучрахж нэг өөрийгөө зугаацуулж тийм тоо бодсон чинь тийм юм байлээ. Метусела бол яг өвөө нь үерээр нас орсон. Өвөө нь хүртэл тийш ороогүй. Хүмүүс ямар хайнг байсан бэ? Хүмүүс юу ч боддгоо байсан байна тамина. За
Энэ одоо яагаад ийм юм бариад байгаа юм болов? Ямар сони юм бэ? Энэ наач их өөр хүн штэ. Хинч тэгэж бодог байхгүй. Бүр толгоор нь тор хийж ороогүй. Тэгвэл энэ эцсийн цаг ч гэсэн Есүс хэлсэн яг тэр өдрүүд шиг байх байна. Бүгд яг юу ч боддгүй юм шиг. Бүгд тэгэл утсаа хараад ингээл одоо ингээл хаач авсан утсаа хараад ингээл ерөөсө хүүхдээ бүүэлжсэн ч нэг гараараа хүүхдээ бүүэлээд тэгээ ерөөсө бүр тийм амар цаг үед бид нар амьдарч байгаа байхгүй юу? Тэгсэн хэрнээл бид нар за одоо бид нар өстой яг вэ бурхан намайг уучлсан да за яах вэ тэгжээд гайг болох за яах намайг өгөхээр Есүс ирээсэн юм ингээл нэг тийм сонин өөрийгөө хураал одоо өөрийгөө л хуурж байгаа шүү дээ зайлвал яг Ноагийн үе шиг яг Лотын үе шиг тэд нар ингээд ийм аюул болох гээд байна гэж бөө юм болоод тэр сүнсний одоо ертөнцид юмс эрчимжээл одоо бүр Лот бүр үгүй та нар манад байгаа энэ зочдыг гар урж болохгүй би бүр 2 охиноо өгье. Лот бүр тэр сүнсний ертөнцид нэг юм болох гээд энэ хот дээр нэг хийж мэдгүй ч гэсэн хүний чинь дотор нэг юм болдсон штэ. Тэгэхээр гим нүгэл тэгтлээ тэр бүх сүнслэг мэдрэмжийг унтраасан байгаа байхгүй. Хөлтөө бүр тийм хаанг тийм одоо бүр зомби. Одоо зомби гэдэг кино бүр цаашаа болсон шүү дээ. Одоо зомби ертөнцид бид нар амьдарч зүгээр гөлийцэн тийм ертөнцид. Тэгэхээр эцсийн цагийн шинж тэмдгийг Есүс Христ үнэхээр маш тодорхой хэлсэн. Цөмөр тэрийг харъя л да. Лук номын 17 дээр биш Лук номын 17 дээр ч байгаатай Матар очиж цөмөр Матай дээр байгаа. Ер нь бол та нар сайн мэдээний 4 ном дээрээс Есүс Христийн эцсийн цагийн шинж тэмдгүүдийг хэрхэн тайлбарлаж байгааг нь хараарай. Уншаарай. Тэгээ бурхан танд юм илчилж өгнө 24. За. Түүнийг чидүүн ууланд сууж байхад шав нар нь түүн рүү хідүүлэхнээ ирж эдгээр зүйл чинь хизээ болох юм бэ? Тэрнээс өмнө яг нөгөө Есүс барилгын чулуунууд барилга тэр чигтээ нурах тухай ярьсан шүү дээ. Тэнгүүд мэдээж даалдагч нар түгшсэн. Тэгээд түүн дээр ирсэн бүр уулан дээр сууж байхад нь хурж ирээд эдгээр зүйл чинь хизээ болох юм бэ? Таны заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх юм бидэнд хэлээч гэсэнгүй. Ийм асуулт тавьсанд нь одоо бид нар тэдэнд талах ёстой юм. Тэгээ Есүс тэдэнд хариулсан. Хэн нэгэн та нарыг төөрөлдүүлэх вэ болгоомжл. Одоо төөрөлдөд байгаа хүнээс энэ ишлийн хаагур нь төөрөд байгаа юм бөөмөд. Учир нь олон хүн би бол Христ хэмээн миний нэрээр ирж олныг төөрөлдүүлнэ. Та тэр тийм үед амьдарч байгаа юу? Хөөс амар амьдарч ин төхөө. Та нар дайн болоод дайны сураг чимээг удахгүй сонсно. Айж сандруу зай. Тэдгээр нь зайлшгүй болох учиртай бөгөөд төгсгөл нь хараахан бишээ. Үндэстэн үндэснийхээ эсрэг хаанчлахаа эсрэг босох бөгөөд энэ тэмдгүү өлсгөлэн болоод газар хөдлөлт болно. Харин энэ бүгд нь төрх өвдөлтийн эхлэл юм. Тэгэхэд хүмүүс та нарыг зовлон гамшигт тушааж та нарыг ална. Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно. Би бүгдийг нь уншчаа тэгээ ярилцсан хэвлээ. Тэр үед олон хүн бүдрэх бөгөөд нэг нэгнээ тушааж үзэн ядна. Олон хуурамч иш үзүүлэгч гарч ирж олныг төөрөлдүүлнэ. Ёс бус байдал өсснөөс болж олон хүмүүсийн хайр хөрнө. Харин эцсээ хүртэл төвчсөн нь аврагдах болно. Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж гэж байгаа шүү. Яригдах биш бүр гэрчлэл болоод дэлхий даяар тунхаглагдаад төгсгөл ирнэ. За цааш нь би алгасаад уншия. Хэрв хэн нэгэн та нарт харагтун би энэ алгасныгаа чухал биш гэж алгасаагүй шүү зүгээр би цаг хэмнэх үүднээс хэрв хэн нэгэн та нарт харагтун Христ энд байна эсвэл тэнд байна гэвэл түүнд бүү итэг. Хуурамч Христүүд болоод хуурамч иш үзүүлэгчд гарч ирж хэрэг боломжтой бол сонгогдсдыг хүртэл төөрөлдүүлэх гэж агуу тэмдгүүд гайхамшгуудыг харуулах болно. Үзэгтэн би та нарт урьдаас хэллээ. Тиймээс хэрв тэд та нарт хараач тэр цүлд байна одоо Христ те гэвэл битээ оч.
Эсвэл хараач тэр дотоод өрөөнд байна гэвэл бүү итэг. Аянга зүүн зүгээс сахилж баруун зүгт гялбуулдаг шиг хүний хүүгийн заларч ирэх нь тийм байх болно. Хүүр байгаа газарт тас шувуу цуглардгаа. Цааш нь уншил та. Гэвч гамшигын тэр өдрүүдийн дараа тэр даруй нар харанхуйлж сар гэрэлдэхгүй. Одод тэнгэрээс унж тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно. Одоо бид энийг үзээгүй л байна. Тэгээд хүний хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэхэд газрын бүх овог гашуудан уйлж хүний хүүг тэнгэрийн үүлэн дээр сүр хүч болоод агуу цаг жавхлантайгаар ирэхийг харна. Тэр тэнгэр элч нараа их бүрээн дуугаар илгээхэд тэд сонгогдсдыг тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл 4 салхинаас цуглуулах болно. За цаашгаа алгасан би ба. Харин тэр өдөр цагийн тухай хинч мэдэхгүй. Тэнгэрэлч хүүч мэдэхгүй. Зөвхөн эцэг мэдх юм аа. За хэдүүлээ эндээс эцсийн цагийн тухай. Одоо яг Есүс Христийн өөрийнх нь аригнаал их сурвалжаас зарим нэг зүйлийг хүлээж авъя. Ойлгож авъя. Есүс Христ яриа бол яг нь маш энгийн ихэлсэн л дээ. Ямар гоё барилга, ямар агуу юм бэ? 46 жилийн турш агуу яриад юм барьсан сүм шүү дээ. Тэр үед бол сүм одоо байшин барина гэдэг ч гэсэн амар юм байсан байлгүй дээ. Хичнээн хүн үхдэг байсан бид нар мэдэхгүй шүү дээ. Тийм учраас хүмүүс үнэхээр хүмүүсийн хувьд бол тэр том барилга бол маш их бишрэл төрүүлдэг байсан байна. Харин Есүс бол огт өөр нүдээр тэрийг хардаг байсан. Тэгээд энэ юу ч биш үү? Наад байшин чинь тийм ээ. Манай эртний 71 онд шүү дээ. 71-ээс 73 оны үед байна уу да. Ромчууд хурж ирээд Ромын жанжин хин ч үлээ нэрийг мартсан байна. Хурж ирээд тэр барилгыг газартаа тэгшилсэн. Нэг ч чулуун дээрээ тогтоогүй. Маш их алан ядлага үргэлжилсэн. Есүс Христийн дараа маш хүчтэй хавчлаг өрнөсөн. Есүс Христ өөрийнх нь нас орж дахин амилж дээш өргөцснөөс хойш хийгээд өнөөдрийг хүртэлх бүх цаг үеийг цугтанд иш үзүүлсэн байна. Бүх цаг үеийг хамарсан иш үзүүлээ явуулсан. Тэгээд Есүс хэлсэн маа. Эцсийн цаг ирэхэд шинж тэмдгүүд илэрнэ. Дайн дажин гарч ирнэ. Үндэснийхээ эсрэг дайтах болно. Эзлэн төрөмгийлэлтүүдийг хийх болно. Одоо яг болж байгаа. Хаасайгүй өлсгөлэн болно. Одоо бүр статистик гарцсан байлаа. Одоо Африкт одоо 25 он гэхэд хичнээн хүүхэд өлсгөлөнгөөр турж өгөхгүй. Бүр юу гарцсан байлээ. Өлсгөлэн эсвэл байгалийн гамшигт үзэгдэл одоо тийм янз бүрийн тийм цаг зуурын одоо гамшигаас олж хүмүүс маш ихээр хүж өргөднэ. Гэхдээ ингээд та нар ертөнцийн төгсгөл ирж байгаа юм байна гэж бити бодоо гэсэн. Харин ертөнцийн төгсгөл буюу үеийн төгсгөл гэж би хэлээд байгаа шүү. Бурхан ерөөсөө Ноагийн үед ч ертөнцөө устгаагүй. Мөн үү? Авч үлдсэн. Тэр үгээрээ ертөнцөө тогтоодог бөгөөд яаж эргэлдэхийг нь тэр бас өөрөө зохицуулдаг. Бүх хуулиараа. Тэгэхээр ертөнцийн төгсгөл гэхээр ертөнцийг устгах гэдэг юм биш. Тийм учраас та дайн дажин болоод энэ дайны сураг ажиг гарч шүү дээ, тийм ээ? Бүү мэд одоо дайны хинээтэй бүх удирдагч нар гівгийн тэл зүгээр дээрээс бүгдээрээ зэр зэвсгээ зузаатгаал байлаа. Тэнгүүд хүмүүс ертөнцийн төгсгөл ирж байгаа юм байна. 3 дугаар дайн болоод атомын бөмбөг дэлбэрээд ертөнц угаасаа устгах юм байна. Энэ ертөнц бол бурхных. Тэр уст гэж хэлээгүй цагт хинч устгахгүй. Хинч устгахгүй. Ямар аимшиг, ямар мундаг ерөнхийлөгч тасалцсан гавал толгойтой сансар окторгыг дундуур зугаалдаг машин бүтээсэн хүн байсан. Тэр бас арайч тийм цаг биш ээ. Тэгэхээр Есүс аюул тодорхой байсан. Тийм зүйлс сонсогдно. Гэхдээ тэр бол төгсгөл биш. Зүгээр л эцсийн цагийн ажиллагааны эхлэл юм а гэж хэлсэн. Эхэлж байна гэсэн үг. Эм учраас бид нар эдгээр юмсыг энэ л ухаанаар харж унших ёстой болж штэ бид нарт. Тэгэнгүүтээ Есүс дараад нь юу гэж хэлсэн. Тэгэхээр гэмт үеийн төгсгөл гэдэг чинь юу хэлээд байна вэ гэхээр тэр гим нүгэлт үеийн төгсгөл гим нүгэл чинь өөрөө устгагдах тухай яриад байгаа байхгүй юу? Ноагийн үеэр яагаад болсон юм? Яагаад гэвэл хүний амьдрал голтой ортлоо ялзарсан байсан. Эрүүл юм нэг ч байгаагүй гэсэн үг. Тийм учраас бурхан дэлхийг сүнөөгөөгүй. Зүгээр л бүх гим нүгэлтэй хамт бүгдийг арчиж хаяхдаа 8 ширхэг хүнийг л үлдээсэн ба.
зөвхт 8. Зөвхт Ноа гэр бүлтэй үлдээсэн ч дээ ер нь бол. Тэгээд амьтдыг үлдээсэн. Тэгэхээр бид нар нэг зүйлийг анзаарах хэрэгтэй байхгүй юу? Анзаарахтай, анхааралтай, туйлын нухацтай бай гэж одоо энэ бүх мессежүүд биднэрт хэлээд байна шүү дээ. Нухацтай бай. Тэгээд эцсийн цаг гэдэг бол зүгээр дайн дажин болоод өлсгөлэн энд тэнд газар хөдлөлт одоо тий үер болоод ингээд дэлхий дуусах тухай яриа биш шүү. Та нар битээ хууртаарай гэж. Харин Христ хизээ ирэх вэ гэхээр нэг талд мэхлэл явагдана, нөгөө талд хаанчлалын сайн мэдээ гэрчлэлтэйгээ тунхаглагдана. Мэхлэл бол бүр зүгээр гаарна гэсэн. Түүний нэрээр хинч ярина. Христ тэнд байна, Христ энд байна, Христ дотоод өрөөнд чинь байна. Хинч аюу тодорхой бидэнд хэлж өгсөн. Тэгээ бид нар мэхлэгдэх шалтгаан гэвэл бид нар ариун сүнстэй амьдрдаг учраас бид нар мэхлэгдэхэд туйлын амархан байдаг. Бид нар ариун сүнсээ би тантай л хамт алхмаар байна гэж түүнээс чаргууцалдахгүй юм бол хинч мэхлэгдэн би ч мэхлэгдэн. Бид нар одоо яана савда мэхлэгчиж гэж гайхаа болох хэрэгтэй байхгүй юу? Хинч мэхлэгдэх одоо юутай потенциалтай би та нарт бас нэг юм харуулмаар байна. Нэг харуулахгүй өнгөрөхөөр зэрэг онцгой санагдаад байна. Илчлэлт номын 2 дугаар бүлэг. Гэхдээ би англи библийг уншмаар байна. Англи библиэс авмаа. 2 дугаар бүлэг дээр Бурхан хүнийг бүтээж байгаа. Эхлэл ном шүү манайхаа уучлаарай. Би сая юу гэсэн бэ? Илчлэлт шээ эхлэлт. Илчлэлт рүү одоо бид нар нэг удаа орох л бах та. За. Бурхан 2 дугаар бүлэг дээр өөрсдийнхөө дүр төрхтэй, мөн чанартай, өөрсдөө адилхан нэг бүтээе гэсэн ба. Тэгээд бүтээсэн, тэгээд хэлсэн. Сайн бөгөөд сайн ба ёрын мууг мэдүүлдэг мэдлэгийн модны жимснээс бити дээрээ эзэн даруйда чи үхнэ. Гүцээ бурхан бол ингэж л хэлсэн. Тэгсэн чинь Могоо 3 дугаар бүлэг дээр гарч ирсэн. Могоо гарч ирээд Еватай ярьсан. Ева бол 2 дахь бүтээл байсан. Эхлээд Адам турсан. Тэгээ Евад хэлсэн. Бурхан та хоёрт аль ч модны жимснээс идэж болохгүй шүүгээ хэлсэн юм уу гэсэн. Диавол бол ер нь гуйлахтай аюу маасчир штэ. Юмыг дандаа тэгж гуйлж идэг. Тэгэнгүүт эмхтэй хэлсэн үгүй ерөөсөө тэгж хэлээгүй. Бид нар энэ цэцэрлэгт байгаа ямар ч модны жимсийг идэж болно. Харин ганцхан цэцэрлэгийн голд байдаг модны тухайд л бурхан бидэнд бити дээрээ хүрх юм бол үхэн шүү гэж хэлсэн байгаа гэж хэлсэн. Тэнгүүд могоо эмэгтэйд хэлж байгаа. Үгүй чи үхэхгүй. Бурхан чи тэр модны жимснээс идсэн тэр даруйда нүд чинь нэгдээд жинкнээсээ юу болоод байгааг чи харна. Чи яг бурхан шиг болно. Чи бүгдийг мэддэг болно. Чи сайнаас адгийн муу хүртэл тэр их одоо тэлэлтийг мэддэг болно гэж хэлсэн. Энэ аюу сонирхолтой өгүүлбэр манайхаа. Энэ намайг бас үнэхээр маш их юм бодод бас хүн бүтээгдэхтэй заяа. Яагаад бурхан тэр модны жимсээс бити ид гэсэн бэ гэхээр тэрнээс идэхдээ бид нар зүгээр сайн мууг мэддэг болохыг биш. Бид нар шилдэг сайн байхаас ёрын байх хүртэл рүү бид нар хөгжиж чаддаг болно гэсэн. Тэгж ялцрах чадвартай болно гэсэн. Тэр мэдлэг тийм аймаар байгаа байхгүй юу? Бодтой гэсэн. Зүгээр л нэг ном уншаад за би эндээс сексийн тухай мэдчихлээ гэж байгаа юм биш. Бүр чадвар хөгдөх нь шүү дээ хүнд. Хүн ямар чадвартай бид нар мэдэхгүй. Би ямар аймаар одоо ёрын мууг үйлдэх чадвартайгаа би өөрөө ч мэдэхгүй гэсэн үг. Тэгэхээр тийм аймаар одоо юм руу хүн дахиад орсон байхгүй юу? Бид нар штэ
ингээд заримдаа кино үздэг тий. Тэр кинон дээр ингээд амар сайн хүн байж яснаа. Би нэг Оросын кино үзчихсэн юм а. Тэн дээр нэг эх орны дайн болоод тэгээд нөгөө германчуудтай ажилдаг нэг тийм Оросын одоо цагдаа одоо тий тэр нөгөө партизан одоо тэгээд тэр тосгонд ирж байгаа одоо тэр улаантан барьж өгдөг тэгэл амар яргалаад алж малдаг. Уул нь бол орос хүн урагч аахгүй. Тэр хүнтэй ярьж байгаа аахгүй. Би өмнө нь дунд сургуулийн багш байсан юм аа гэж. Тэгэхээр хүн тийм мөн чанартай. Хиндэж гимгүй дунд сургуулийн багш цаг нь ирэхэд би алуурчин болоод ахан дүүсээ өөрийнхөө гараар хядах юм аа. Тийм чадвар миний дотор байгаа гэдэгт мэддэггүй байхгүй юу? Харин тэр мэдлэгийг өгдөг модны жимсийг идсэн чинь хүн тийм болсон. Тийм учраас бурхан одоо хүнийг мөнхөд амьдруулах юм бол энэ ёстой аимшигтай юм болно гэж амийн модыг тэр хаасан байна. Тэгэхээр эцсийн цагт хайр хөрж ёс бусыг үйлдэгсэд гарч ирнэ. Эн чинь өөр төрлийн хүн төрж байгаа юм биш. Зүгээр л нөгөө хүн чинь те нөгөө анх хориотой байсан модны жимсийг идсэн хүн чинь одоо сайнаасаа яаж хамгийн ёрын луга шилжиж болдгийг тэр бүх тэлэлтүүд нь явагдаж эхэлж байна гэсэн. Бүх ёрын муу нь бүхий л салбартаа, бүхий л амьдралын хэсгүүдэд, бүхий л чадлаараа, бүхий л хүчээрээ тэлэлтээ хийнэ гэсэн. Тийм л учраас бурхан би энийг төгсгөн гэдэг. Ойлгож байна уу? Түүнээс энэ дэлхийг устгах тухай ерөөсөө биш. Энэ дэлхийг устгах юм уу, байлгасаар байх юм уу, ер нь яах юм? Эн чинь хинбгайч мэдлэх биш. Эн чинь түүний мэдлэх, түүний эзэмшил. Тэр бидэнд өгнө гэж амлалтсан юм. Тэснэ гівгэнт байснаа устгана гэж байхгүй. Бид нар бол дэлхийг өвлөгчд гэж бидэнд хэлсэн юм. Та нар дэлхийг өвлөнө үү? Үнэхээр юу хийснээ бол тэд нэр ойлгоогүй тэр үедээ. А бид нар ч гэсэндээ өнөөдрийг хүртэл ийм амар юм байсан үг бид нар мэдээгүй. Хүн тийм амар савлдаг болсон байгаа байхгүй. Айгуу сайн хүн. Гэхдээ ёрын бай гэвч чаднаа л гэсэн үг байхгүй. Илбэг чадна. Яа тэгвэл тэр модны жимснээс идсэн учраас. Тийм л учраас Есүс Христ заавал ирэх ёстой байсан. Тэгэхээр эцсийн цаг гэж ямар юмаа эцсэлэх гээд байгаа юм бэ гэхээр яг л энэ л аимшигтай хүйтэн хайргүй гим нүглийн гүн технологичсон ертөнцийн бурхан цаашид бурхан ертөнцөө тэндээс чинь аврах гэдэг ш. Тэндээс гэхдээ бурханд одоо 8 хүн биш. Бурханд түүний хөвгүүд охтууд нь аваа. Бурханд түүний засгалдаг хөвгүүд охтууд нь байгаа манайхаа. Одоо хэдүүлээ ер нь тийм ээ. Зүгээр биеэсээ авахуулаад ер нь засаглалаа эхэлмээр байна. Одоо тэгээ дэлгэцийн донтолтойгоо тэмцээрэн байтал эзэн ирлээ. Тэгээ одоо яах юм дээ бурханд үнэндээ падлыг авахгүй шүү дээ. Тэр падлыг авахгүй ч хэлэхгүй л дээ. Эзэж тийм биш би зүгээр л бурхан нэг тэрэнд торохгүй л дээ. Торохгүй. Гэтэ бид нар одоо энийг ингээд нэг тийм амар асуудал болгоод ингээд бүр ингээд өргөмжлөл ингээд одоо донтолтын эцэг болох диавол ингээд өргөмжлөл тааш агуу донтолт байна би одоо энээс салмаар байна. Хүүе. Одоо ер нь тэгэж ёрын нэгнийг өргөмжлөхө болох хэрэгтэй бид нар. Энэ юу ч чипуха илайл байна. Би одоо сүүлийн үед Nokia барих талаар маш их бодож байгаа. Намаа үнэхээр залхааж байгаа. Ганцхан надад мэдээлэл зарим нэг мэдээлэл үнэхээр хэрэгтэй байдаг учраас хараахан хайчих чадахгүй байна би утсаа. Үнэхээр миний игдэг хүрэгдэг. Зэвүүг хүрэгдэг. Хулгайлдаг, хомсолдог. Тэгэхээр ертөнцийн тэр хин асуудал болоод байна. ертөнц нь биш. Дүүргэж байгаа хүн нь байгаа даа. Тэгээ бүр илчилт ном дээр байгаа шүү. Бүр ингээд бүр нар улаанаараа эргээд нар гэрэлтгээ байлаа бүр цус мусаар гэрэлтээ тал болоо тэнгэрийн хүчнөөс сэгсрэгдээд унжаахтч
бид нар бурхныг хараасан хിവэрэ байсан юм. Хүн ийм байж болно л гэсэн. Тэгч. Эцгийгээ. Ийм л үеийг би дуусгана гэсэн байхгүй. Бүр гим нүгэлтэй тэр байдаг бүр үхэлтэй. Тэгэхээр нэг талд маш их мэхлэл явагдана. Ёрын мэхлэлүүд хаасаагүй яв. Бид нар хотын сүм дотор хинч орж ирж исэн бид нар орж ирээд үгийг сонсоход тавтай морилоо гэдэг. Бидэнтэй хамт алхаж яваад хинч явсан баяртай гэж хэлчихэж байна уу хэлэхгүй ч байна уу бид нар гайхаад гоцордог. Бид нар араас нь гүгээл чи тийм юм руу орчлоо ийм юм руу надад айгүй хайрын санагддаг би залбирдаг. Зүгээр сүмд явхаа болцсон бол болж байна. Гэтэ энд огт яригддгүй юм руу явдаг байхгүй юу? Амар сонио. Би хүүхдүүдэд заримдаа сахилга гутахаар хэлдэг. Чамд заагаагүй юмыг чи үйлдэх хэрэг байгаа юм уу? Ээж чинь ч заагаагүй, аав чинь ч заагаагүй. Чи хаана ихтэй гудамжнаас олж авсан юм аа ингээ өргөжлөх хэрэг байгаа юм. Чиний гэр оронд чамд зааж өгөөгүй юм шүү дээ. Энд заагаагүй юмыг хүмүүс хаана их тэгэхээр хүн дандаа зарим хүн дандаа тийм арын хаалгатай байдаг. За яг энийг сонсчих. Гэхдээ тэнд бас айгүй дайжгүй яригдаад тэр бас айгүй зүгээр шүү. Айгүй айтайхан. Бидггүй мэхлэгдэх түг түмэн хаалга байдаг байх. Бид нар тэрийг хянах ямарч боломжгүй. Бид нар тэр хүмүүсийг ч хазаарлах, оосрлох, одоо сандал ширээтэй уйж хүлэх ямарч боломжгүй. Би энэ сууж байгааг бүх хүн эргчлөөтэй. Яг л сүнс хаана тэнд эргчлөө байдаг. Хүчрхийл биш. Тэр байтугай би сони юм олж мэдсэн. Бурхан тушаадагч хүчилдэггүй гэж. Гэсэн үнэн гайхалтай байна. Тэр тушаадаг. Тэгтээ дагах эсхийг нь надад үлдээдэг. Өөрөө л мэд. Дагвал би амьдрна. Дагахгүй бол би үхнэ. Дагвал бурхан амар баярлна. Дагахгүй бол бурхан амар уйлна гэсэн үг биш. Бид нар арай л бурханаас өөрсдөө илүү тавиад байна уу юу? Бурхан надгүйгээр үх гээд байгаа юм шиг. Тэгтлээч лаг болог багдаг ш бид нар ч. Тийм учраас бид нар эцсийн цагт ийм үе Тимотед бичсэн цагтаа Паул хэлсэн. Эцсийн цагт хүмүүс хүнийг биш мөнгийг хайрладаг болно. Бид нар яг тийм үед амьдарч байгаа тхүү манайхаа. Энэ цаашаа яаж гүнзгийхийг бид нар хэлж мэдэхгүй. Мөнгөний төлөө юу болохыг бид нар хэлж мэдэхгүй. Өнөөдөр хүн хичнээн сайхан зүрх сэтгэлтэй хамаагүй. Зүгээр хүүхэд нь буруу хөтлөхөд зүгээр л арчигдчих ш. Цэвэрхэн явдалтай хүн олоход ямар хэцүү болсон байна өнөөдөр. Тэгэхээр улс төр гэдэг бол цэвэр явдалтай хүмүүс суудаг буюу ариун сүнсний хүч чадлаар ариусгагдсан тэр л хөвгүүд өгтөө тэнд сууж засаглана. Бүр тонгочоод хайгаад ямарч юу олдгоо. Ноолдгоо. Даниэл шиг, Йосеф шиг. Малтаад бүр ингээл бүр ихнэр хүүхэд одоо юу гэдэг хамаатан садан бүр Даниэлийг тэд нар бүр аргаа бардаг штэ. Тийм л хүмүүс улс төр эрхлэнэ. Бид нар тийм байж чадахгүй байгаа бол тийм болтлоо зүгээр дуугүй зүгээр дунд өрөөндөө те эсвэл галтагоондоо зөв хоолоо зураа суучсан хамаагүй дээ. Цэвэр явдалтай түүнээс амбицтай биш. Цэвэр явдалтай, цэвэр удамтай. Тэгээд цэвэр байхад намайг хүчрхийлжүүлдэг бурхантай, итгэл үнэмшилтэй, дотроос нь ариусгадаг нэгэнтэй байж бид нар тэр уулыг захирна ш. Яг мэдээж зөндөл юм орж ирэх та мөнгө заасан хүмүүс. Гэтэл хамгийн гол нь тэр шүү дээ. Бид нар бүгдээрээ шонголгүй. Эх оронч ямарч одоо завхралгүй өдөртөгчийг хайж санаанд ороогүй газараас гарч ирдэг нар. Тэр бидний дундаас гарч ирэх болно. Тэр бидний үр хүүхдүүдээс гарч ирэх бол би бол тэгж л итгэдэг зүгээр. Зүгээр өсч л байгаа. Үр тайван ургаж л байгаа. Цаг нь болоход тэр гарч ирж л таараа. Даниэлүүд гарч ирж л таараа. Йосефуд гарч ирж л таараа. Тийм л учраас бид нар бүр боли чадахгүй гэж хэлмээр болж исэн ч гэсэн цуцалтгүй хөдөлмөрлөдөг. Цуцалтгүй бид нар ухаж төгдөг. Цуцалтгүй бид нар ятгадаг. Цуцалтгүй бид нар үнэхээр өөртөө тэнцэхгүй үлдчих үедээ гэсэндээ өөрөө өөртөө зовоож явдаг.
Есүс тэгж хэлсэн. Мэхлэгч нар замаа алдна. Гайхамшиг ба тэмдгүүдийг тэд нар үйлдэнэ. Яа гэвэл сонгогдсоос ч тэд нар авахыг хүсэж байгаа гэж. Ямар их анхааралтай байх ёстой үе вэ энэ бол одоо. Хинтээ яриад байдгийг, хинтээ уулзаад байдгийг, яах гайд байдгийг, ямар санаатай. Бид нар санааг нь мэдсээрэж үргэлжлүүлээд байдаг. Зарим нэг харилцаануудыг бүр тасдаж хаях хэрэгтэй байгаа байхгүй. Яа гэвэл амьд хүрнэ. Намайг бүр өмнөх сүмд үйлчилж явахад бурхан хэлжсэн. Харилцаа гэдэг бол хүнийг өхүүлэх хүчтэй юм аа. Алах хүчтэй бүр. Яа гэвэл бид нар яагаад ч буруу газараа буруу хүмүүстэйг нөхөрлөө яваад байдаг. Бурхны хайраар хайрлаад ингээ яваад байдаг. Харин тэнд хайр нь мөхөж байдаг, дуусч байдаг, хоргож байдаг. Хайр гэдэг чинь заавал ийм одоо сууган чөлөөтэй услагдаж байдаг, сууган чөлөөтэй цутгаж байх ёстой шүү дээ тэр чинь. Тэгээ бид нар юм бүхэн дээрээ сэжиглэж хардах биш. Зүгээр л боддог, тунгаадаг ч юм уу те одоо арай л өөр л баймаар байгаа. Тийм л учраас яг энэ цагт Христийн оюун ухаан яригдж байгаа нь өөр айгүй чухал. Харин нөгөө талд Есүс юу хэлсэн бэ? Бурхны хаанчлал хаа сайгүй гэрчлэгдэн бидний амьдралаас. Хаанчлал та тэрийн дотор байгаа штэ. Бид нараар илэрхийлэгдэж байгаа. Бид нар бие биенийхээ гэрчлэлүүдийг ажлын газар хамаатан садныхаа дотор бид нар сайн гэрчлэлүүдийг сонсохуртаа баярладаг. Энд чинь зүгээр бидний сайн сайхан яваад байгаагийн гэрчлэл биш, хаанчлал ямар сайхан эзэлж байна. Хүмүүс хүлээж авж гэн. Хүмүүсийн амьдрал руу тэрж орж гэн. Хаалгуудыг нээж гэн. Зүрх сэтгэл нь хаалттай хүмүүсийн амьдрал руу нээж хүч төрөн орж гэн. Хаанчлал тэлнэ. Тэгээд бүр гэрчлэгдээд бүх ертөнцөөр нэгэнт зарлагдаад дуусахын цагт би ирэх болно гэж Иесус Христ хэлсэн. Тэгэхээр төгсгөл гэдэг бол дайн дажин өлсгөлэн одоо юу байдгийг тэр биш. Харин гэмт үеийн төгсгөл гэдэг бол гэмт үеийн төгсгөл. Түүнээс энэ бидний гариг ертөнц бусдаж үг болох тухайгтаас биш. Эм учраас унтаж байгаа хүмүүс сэрэх ёстой. Нойрноосоо сэрэх ёстой. Нэг л өдөр би одоо тэгэл орондоо Бурхны юм руу бишээ бид нар аль хизээний орох ёстой байхгүй юу? Бурхан та дээр өөр ертөнцийн суурьаас өмнө оруулсан байдаг шүү дээ. Арай эртүү тий. Тэгээ бурхан эрт гэж үзээгүй. Тэр ертөнцийн суурьаас дуудсан. Төсөл нь суурьаас хэрэгжсэн. Тэгээд бодчих. Тэр ямар нухацтай энэ төслөө мөшигж байна 6,000-ны туршид. Одоо тэгээд 70,000 мэдхгүй тэгээд юу болох. Би цаг хугацааны талаар бол үнэхээр хэлж мэдэхгүй. Магадгүй тэр биднийг амьд байхад ч ирж магадгүй эсвэл бидний хийж бүтээсэн зүйлийн дараа ирж хизээч ирэх вэ? Бид нар согтуу байж өрөөсөн болохгүй маа. За, Есүс Христ ирэх үеэр. Есүс Христ ирэхэд Есүс өөрөө тэгж хэлсэн. Англи Библиэд би зүгээр л ирнэ. Миний ирэлт гэдэг бол үзүүлэн тоглолт ч юм уу, яслын үйл ажиллагаа тийм байхгүй. Та нар ингээл очиод бүгдээр нэг газар согсоод миний ирж байгааг харах гал хүлээгээл тэгэл би ирээл тэгдэг юм бол биш шүү. Үзүүлэн тоглолт тогтоосоо биш. Би эцэг яв гэлээ би ирлээ. Ерөөсөө маш ийм амар гинтийн байх болно. Гинтийн байх болно. Тэгтээ цаглагатай бүх тэнгэрийг гэрэлтүүлдэг шиг бүх нүд намайг харна. Энд ингэж хэлсэн байна л да Монгол Библиэлд бас. Түрүүн би уншсан тий. За би эргүүлчихэ. Түрүүн Матай 24 дээр байсан. Бүх овг аймагуд хүүгийн ирэлтийг хараад гашуудан уйлна гэсэн. Англи Библиэлд болохоор зэрэг түүнийг үгүйсгэж хэлсэн. Бүх үндэстэн овг аймагуд түүний эрхийг харах бөгөөд тэд нар бүр цөхрөнгөө барж уйлна гэсэн. Энэ бол энэ чинь зүгээр нэг хүн ойлгох тухай огт биш байгаа байхгүй бүр. Овг аймгаараа үндэснээр нөгөө түүнийг бүр огт үл тоож амьдарч исэн бүр одоо тийм бүгдээрээ тэр Христийг харна гэж та бодд. Энэ нэг тийм одоо
бидний төсөөллийг хүртэл үнэндээ тэлнэ. Тэгээ Есүсийн төсөөлж болохгүй юм яриаггүй шүү дээ. Би ирнэ. Тэнгэр элч нар бүрээгээ үлээнэ. Би зүгээр үүл хөлөглөөд ирнэ заа. Тэнгэр элч нар бүрээгээ үлээхэд тогтоосон тэнгэр элч нар дэлхийн дөрвөн зүгийн салхинаас миний хүмүүсийг цуглуулна гэж салхины хурдаар цуглах юм шүү. Амьд байгаа. Гүрээ ийм юм болно гэсэн энэ номон дээр. Тэгэхээр энэ болно л гэсэн үг. Та хоёр яг ийм л одоо оргил үйл явдлын амсар дээр л амьдраад байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар одоо галзуу солиотой юм шиг юм хийгээ яваад иж болж байна уу? Мэдрэл муутай юм шиг нэг юмнаас нэг юм руу өсчээл одоо тий эрүүл хүн чинь ингэхгүй байгаа шүү дээ. Төрлөх хүн чинь юм хийхгүй байгаа шүү дээ. Одоо бид нар туйлын тайвширч, туйлын тайван амар дотор үнэхээр бурхантай юр бусаар урд хожид байгаагүйгээр илүү дотносох гэж бүр үнэхээр одоо ер нь улаарсан ч ах байд. Чи Христ рүү битгий гүн ороорой галзуурчдیں۔ Ер нь Христ рүү гүн орж хүн галзуурахгүй. Зүгээр ань гажих юм бол галзуурах байх. Би тэг галзуураа шараад нь тавьсан хэд дүүнийг мэднэ. Өрөвддөг би. Өөрхийн хамтан ямар хэцүү юм бэ гэж. Хамгийн гол нь Христийн бие дотор ийм сэтгцийн өвчин маш ихээр илэрж байгаа. Та тэгвэл бодчих. Би нэг судалгаа хийгээгүй л гэхдээ би сонсох тусанд гайхдаг хөш яагаад вэ? Хамгийн эрүүл байх ёстой газар чи энэ биш үү? Яагаад эндээ сэтгэл мэдрэлийн өвчтөй хүмүүс гарч ирээд байна? Яагаад гэвэл мэхлэл энэ дотор ажиллаж байгаа байхгүй юу? Мэхлэл. Тэгээ одоо бид нар хэрэлдээ лээ. Тэг ямар сони танаас юм дотор л бурхан ажилт юм уу? Энэ сум дотор ажилтг юм уу? Тэг хиний дотор ажиллаад, хиний дотор ажиллахгүй зүгээр л бурханд үлдээ таминэ. Зүгээр миний дотор ажилтдаг байхад нь санаа тавь. Энэ газар ажилтдаг байхад нь бидэхэд санаа тавь. Тэр өөр сумд ажиллаж байгаа сайн л үсттэй. Ажиллахгүй бол ажилласаа билээ бурхан. Зарим нь оруулахгүй хаалгаад үчсэн ч байгаа юм билүү? Бөө мэд. Эсвэл зарим нь ороод ирсэн байхад нь тоохгүй байгаа ч юм билүү? Бөө мэд. Тэр энэ талаар хэрэлдэж маргалдах нь цаг барсан ажил юм. Есүс Христ ирэхэд одоо зөвхөн Лук 17 дээр очив л доо. Намайг бүгд харна гэсэн. Бүгд харна. Тэд нар бүр цөхрөөд бүр уйлах болно. Бүр ингэж байна. Оос миний дээрээс нураад намайг дараад алчаасаа. Тэд нар бүр үхлийг хайгаад ч үхэл тэдэнд олдохгүй гэж байгаа юм. Гэхдээ ямар амар гамшиг вэ? Есүс бүгдэд өөрийнхөө ирж байгааг харуулна гэсэн. Тэгээд тэр хүмүүсээ цуглуулна. Есүс Христийн эрэлттэй зэрэгцээ дахин амьд яв. Лук номын 17 дээр байгаа. Апшэ дахин амьдтын талаар бол би юу амш. 1-р Коринт 7 дээр авч. Биш 15 дээр авч. За дахин амьдтын талаар Паул бол маш тодорхой хэлсэн. Дахин амьд байгаагүй бол би ч гэсэн ам хайргүй ингэж тэмцэлдэх шаардлага байхгүй. Ерөөсө дахин амьд бол та хоёрын хамгийн том найдар. Хамгийн том найдар. Биднэрт мөнх ам өгсөн. Мөнх ам өгсөн гэдэг чинь мөнх ам өгсөн л гэсэн үг байхгүй юу? Би дөнгөж итгэцэн байхдаа энийг ойлгодог байсан. Аюух боддог өстэй. Яа би тэгэд үхэн гэдэг юм шиг байгаа намайг. Гэсэн мөртлөө мөнх ам өгсөн. Тэгээ одоо юу гэсэн юм бэ? Тэгээд Паул хэлэхдээ эцсийн цаг болно. Юм сүрнэн, төгсгөл ирнэ. Төгсгөл ирсний дараа гинт үе устгагдсны дараа Есүс Христ өөрийнхөө тэнгэр элч нарыг дагуулад маш хүчрхэг сүр жавхлантайгаар бууж ирнэ. Түүнийг ирж яхад хүмүүс амьлна. Үүнд дараал байгаа гэсэн. Эхлээд Есүс Христ дахин амьлах хэрэгтэй байсан. Тэр амьсан. Дараад нь Христ дотор нас орсон хүмүүс Христийг ирэх бүрээн дуунаар бүгд амьлна гэсэн. Бүгд бушнаасаа амьлах нь байна, тийм үү? За тэгэнгүүт яг тэдний дахин амьсны дараа Христийг ирэхэд амьд байгаа бүх Христэд итгэгч нар. Одоо энэ тодорхойлт бас л айгүй гүнзгийрэх л ёстой байх. Зүгээр нэг ингээл сүм өмд нь явдаг тэгэл ингэдэг мэнгдэг хүн бол биш л ах мэдгүй. Түүнийг таньдаг тэр таньдаг. Одоо тийм л харилцаа байх нь ш. Тэр хүмүүс амьлна гэсэн. Тэгээд бүгд даруй үүлэн дотор эзэнтэйгээ уулзах юм аа.
Ийм юр бусын цугларт болно гэсэн. Үүнээс үүдээд Коринтчуудад асуулт гарсан. Гэхдээ одоо бид нар яг ямар битээ байх? Наач сутгахгүй юм биш. Бид нар өхөн тэгээд бид нар оршуулгадна, тийм ээ? Оршуулгадна. Тэгээд бидний өгсөн бие маань өдрөөс өдөрт ялзраад тэгээд дахин амлахаар яах юм? Бид нар яатсан байх. Тэгээд Паул яа харахгүй шин биеийн тухай ярихаас өөр аргагүй. Хараа бидний шин бие бол нүд ирэмхийн зур бидэнд өгөгдөөд бид нар шууд агаар мандал руу өргөгдөх юр бусын чадамжтай бие байна. Юр бусын чадамжтай. Тэр агаар мандал дотор эзэнтэйгээ уулзаад, баярлаад, хөөрөөд тэгэхээр тэр шин бие байна. Тэгээд Паул хэлсэн ба хаанчлыг муудах бие өвлөх боломжгүй гэж. Энэ бие хаанчлыг өвлж авч Христтэй хамт мянган жил хаанчлах чадамжгүй. Тийм учраас энэ бие маань амиараа залгидах ёстой. Бид нар багийн дээр даритай нийлээд баг 10 гаруй хоногийн өмнө одоо талбайда нарийн ногооны үр суулгасан байгаа. Бууцаа, юуцаа, салаадны навч. Бууцаа, юуцааны үр бол амар гачин. Үгүй бүр аюу сонин гэж хэлмээр байна. Та нар ингээд тортон дээр ингээд нэг жижигэн цэнкэр ягаан өнгийн юм жижигэн бөөрөнгийн юм өрлүүдийг цацсан байдаг шүү дээ. Бүр юм гялгар. Тэгсэн чинь бууцааных нь үр вэ нүү, юуцааных нь үр вэ нүү одоо юу ялахгүй. Нэгнийх нь үр яг тийм. Бүр ингээ худалдагч нарийн андуураад өгчүүдээ нарийн боовны бүтээгдэхүүнийг гэж бодмоор. Дарий бүр дуу алдаг. Наа чи яг юуцаа бууцаа бас хөө. Гингүүд би ч гэсэн гайхад нэрэд биш. Бүгд нэг ижил хэмжээтэй гялалцсан цэнкэр өнгөтэй. Тийм зүгээр ингээд нэрэл хүн харах юм бол зүгээр баг тортон дээр ингээд цацчихмаар. Одоо та нар ургасан юм харуул зүгээр шууд ухаа. Тэгэхээр та нарын газарт оршуулгдсан бие дахин амьлуулагдсан бие хоёр бол тэнгэр газар шиг өөр байх юм а гэж Паул хэлсэн байгаа. Тэс өөр бай. Яа тэгэл одоо энэ бие чинь муудаад газарт орсон. Тэндээс чинь таны юу хураасан? Одоо бурхан таны дотор юу хийсэн? Одоо таныг ингээд үр мэд болгоод одоо газар болчлаа штэ. Одоо нас орчлаа бид нар одоо муухай хэлчих шиг болсон. Тэгээд та дахин амьлна штэ. Тэр тэс өөр биетэй гарч ирнэ гэж байгаа байхгүй юу? Галатыг харъя хэдүүлээ. Галатын 6-ыг харъя. Галат номын 6 дугаар бүлэг дээр ингэж хэлсэн ба. Бөөм эхлэгд бурхан элэг доог болохгүй. Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг. Яагаад гэвэл өөрийнхөө махан биед таригч нь махан биеэсээ ялзарлыг хурааж авна. Харин сүнсэнд таригч нь сүнснээс мөн хамиг хурааж авна. Бид нар энийг айгүй буруу ойлгож ирсэн. Олон жилийн турш тийм ээ. Мөнгө тариул, мөнгө хураах юм байна. Ер нь бол мөнгө хийж тарьдгүй шүү дээ, тийм ээ. Мөнгийг бид нар зардаг. Тэгэхээр Паул энд яг юуг ярьсан бэ гэхээр нөгөө өрн дотор юу хураах бай тухай ярьсан байна. Бид нар бол үр хизээч өөрийгөө үр болгож бий болгож чадахгүй. Бурхан миний дотор одоо шин биеийг мань бүтээхэд хэрэгтэй бүх зүйлийг суулгадаг. Суулгах юм уу? Эсвэл би зүгээр суулгахгүй өөрөөрөө амьдрах юм уу? Энэ зөв хүний л одоо өөрийнх нь шийдвэр. Бүхий сүнслэг юмд дорлагч нь сүнс дотор л юмыг хураах болно. Махан биеийн дагуу явагч нь махан биеийнхаа дагуу л юмыг цуглуулна. Паул англи библиэр тэгээд ургац нь юу байх вэ гэхээр махан биеийн бодол санааныхаа дагуу явдаг нэгэн нь хураасан ургац нь хоосон шарилж л байх. Одоо хураасан ургац гэдэг чинь бие чинь бас орж байгаа шүү дээ. Бие чинь. Тэр аюул сонирхолтой. Сүнслэг юмсны араас улайран явдаг юмсыг
Одоо энэ чинь бурхантай холбоотой бүх юмс орж ирж байгаа байхгүй юу ч тохиолдож байсан. Тэр сүнслэг юмсыг харах, сүнслэг зүйлсээр төвлөрөх, бурхан дээр төвлөрч сурах гэж одоо бидний энэ сүнс доторх хөдөлмөр байгаад байна шүү дээ. Нэг тийм итгэдэггүй зарим нэг хүн харах юм шал утгагүй ажил хийгээд авч залбиралтай бидний ойрлж ашгарж байгаа. Тэгээд бидний магтаал хүн таараа бүгд ариун сүнснээс танд хийж өгж байгаа нэгүслийн ажиллагаа бөгөөд та энэ дотроо тэр шин биеийг бий болгох бүхий юмсыг оруулж ирж байна. А тэгж амьдраагүй бол одоо яг ямар бие өмсхийг ёстой бурхан л мэдэх баг. А сүнс дотор тарж амьдрах юм бол бидний эзэн Есүс Христийн өмссөн шин бие шиг тийм шин биеийг хүлээж авч чадна. Тэгэхээр бид нар ямар их өргөн одоо тийм гүнзгий тийм ажиллагаа тийм амьдралд бид нар дуудагдсан байна. Бид нар зүрх сэтгэл дотроо ата хорсол одоо мэдгүй тэгэл одоо 9 шидийн новш байдэн шүү дээ энэ дотор ч. Бурхан цэвэрлээ л байгаа. Тэр бас хамгийн сайн цэвэрлэгч. Бид нар одоо эзээ дуусах юм бол та гэдэг магадгүй заримийнх нь дууссан ч гэж болно шүү тийм ээ. Мэдгүй. Энийг одоо бид нар өөрсдөө ч шүүж чадахгүй үнэндээ. Тэгэхээр тэн дотор юу ураах дээрээ анхаарчаач ээ гэж Есүс хэлсэн байхгүй. Тэндээ юу ураах юм бэ? За банкнд бол бид нар мөнгө хураана. Одоо мэдгүй одоо өөр юмсыг хурааж хоримтлуулж болно. Гэхдээ яг тэнд чинь юу хураагдах юм? Тэр чинь үр болно. Бидний бие ялзраад дуусна. Шороогоор хийсэн юм да, шороо руугаа явах болно. Харин тэрнийг үлдсэн юм байгаад шүү дээ. Бурхан хөрөнгө оруулалтаа хийсэн. Бурхан бүр амьд байхын туршид одоо тэр хүнтэйгээ хамтраад одоо тэр хүн хичнээн өөрийгөө нээж өгсөн, төдийч нэн бурхан юмас уулгасан. Яг тэр чинь бие өмснө гэж та боддоо галзуурмаар биш гэж юу? Үнэхээр галзуурмаар. Тэгээд эзэн Есүс Христтэй хамт бид нар хаанчлан засаглах болно. Үүний дараа шүүлт эхэлнэ. Одоо Матай 27 дээр хэлсэн шиг санаж байна би. Сүмрээд шаач. Матай. Матай 24 дээр эцсийн цаг. Матай 27 дээр 25 дээр байгаа юм биш үү? Энэ ёстой амар сонирхох хэрэгтэй манайхаа. 25 Матай. За ингэж байна. Хүний хүү алдраа 31-ээс хүний хүү алдраа дуурсган бүх тэнгэр элч нарынхаа хамт ирж өөрийн сүр жавхлан цэнтэйдээ залрах болно. Тэр бүх үндэстнийг өмнөө цуглуулж хончин хонио ямаанаас тусгаарладаг шиг тэр хүмүүсийг гэж байгаа шүү. Нэг нэгнээс нь тусгаарлаад хониг баруун талд ямааг зүүн талд байлгана. Бүх хүмүүс Христ дотор байсан хүмүүс амьлаад эзэнтэйгээ уулзаад ингэчлээ. Дараад нь бүх дэлхийн хүмүүсийн шүүлт эхэлж байгаа. Тийм учраас бүх хүнээ дэлхий гаргаж өгөх ёстой. Энд тэнд нууж алсан булсан одоо бөөнөр нь хятсан юугаа байдгийг живсэн эсвэл одоо авраг загсны хоол болсон тэр бүх далай хүртэл бүх хүнээ гаргаж өгөх ёстой. Гэхдээ нэгэнт үг ингэ бичсэж одоо энэ бол одоо ийм байна л гэсэн үг. Бүгдийг гаргаж бүгд амьлуулагдана ойлгож байна уу? Хүн нэг л удаа үхтийн биш. Хүн нэг удаа үхлээд дуудагдлаа. Христийн өмнө бүгд ирлээ. Үндэснээрээ ирлээ гэж бас бүхэн. Гэтэ бурхан үндэснээр нь шүүхгүй. За Оросууд ерөөсө хонь болно. Монголчууд угаасаа хонь. Тэгэхгүй үндэстнүүдийг бүгдийг өөрийнхөө өмнө зосоож аваад хүмүүсийг хонь мэт одоо юу гэх вэ хонь болцсон юм биш үү тийм ээ? Баруун гар талдаа сайн хүмүүсийг зүүн гар талдаа ялалж байгаа хүмүүсээ зогсооно гэсэн.
Тэгэхээр тэр үжээ үндэстэн биш болчихж байгаа байхгүй. Ямар ч үндэстэнд ямаа байж болно, ямар ч үндэстэнд хонь байж болно гэсэн үг. Тэгтээ шүүлтийг нь харчээ хэдүүлээ. Яаж шүүгээд байгаа юм? Есүс өөрөө ярьж байгаа шүү. Тэр тэднийг нэг нэгнээс нь тусгаарлаад хонио өөрийн баруун талд, ямааг зүүн талд байлгана. Тэгээд хаан өөрийн баруун талд байгсад хандан хэлнэ. Миний эцгээр өрөөгдөгсдөө та нар наашир. ертөнцийн суйраас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай. Учир нь намайг өлсөж байхад та нар идэх юм өгсөн, намайг цангаж байхад уух юм өгсөн, намайг харь хүн байтал урьж оруулсан, нүцгэн байхад минь намайг хувцалсан, өвчтэй байхад минь намайг эргэж байсан, шоронд байхад минь над руу ирсэн билээ гэхэд зөвхт хүмүүс түнд эзэн бид хизээ таныг өлсөж байхыг тань хараад хооллсон. Хизээ таныг цангаж байхыг хараад уух юм өгсөн. Хизээ бид таныг харь газрынх байсныг тань хараад урьж оруулан нүцгэн байхыг тань хараад хувцалсан билээ. Хизээ бид таныг өвчтэй байхыг тань хараад эргэж шоронд байхыг тань хараад очсон юм бэ гэх болно. Тэгэхэд хаан тэдэнд үннээр би та нарт хэлье. Та нар ингэж байгаа. Англи библиэр би бичсэнийг хэлэх ёстой. Та нар хинж тоохгүй, тоож харахчгүй тийм хүмүүст тэгж үлдсэн бол надад үлдсэн гэж би үзэж байна. Есүс Христийн нэрээр итгэсэн сүмд явдаг хүн байвал бүгдээрээ баруун тийш марш гээгүй. Мэдээж түүний загалмайн ажилд итгэж амьдрсан хүмүүс бол гарцаагүй түүний баруун гартал зогсно. Тэгээ бурхан үйлсээр нь хүмүүсийг шүүж байгаа. Тэгэхэд тэд нар бүгд гайхсан. Яна бид нар Есүс Христийг өвдөж байхад нь хаалгажсэн санахгүй байна. Тэгэхэд Есүс юу гэжсэн мэрэггүй. Хинч тоохгүй, гадуурхагдсан. Тоож харахын аргагүй. Тийм хүмүүс та нар тэгж хандаж байсан бол яг надад бас тэгж хандсан гэсэн үг. Тэгэхээр бид нар түүний энэ шүүгээд байгаа шүүлтүүрийг нь бас харах ёстой л гэж би бодож байна. Яг Есүс өөрөө тэгж хэлсэн. Лук номон дээр Есүс нэгэн зөвлөлийг ашигладаг. Нэгэн туйлын баян хүн байжээ. Яг гэрийнхэн үүдэнд гуйлагчин Лазар амьдардаг байжээ. Тэр Лазар зөвхөн гуйлагчин байгаа зогсохгүй Лазарч гэх юм уу те Лазар. Бүх бие нь яар шарханд баригдсан байжээ. Тэгээд тэр Лазарын ганц хүсэл бол энэний хогн дотор нь хоол ороод ирэхээр тэрийг нь нэг авч идэл өнөөдөр нэг ахиухан шиг хог олдоосон билээ дээ гэж л тэр амьдэрдэг байсан. Тэгэхээр биш үү? Тэр баян хүн болохоор зэрэг өдөр болгон бүх хүмүүсийн гайхширтал патиддаг байсан орчин үеийн хэлээр үйл ажиллагаа, өргөн ажиллагаа айлстай өөрөө нэртэй алдартай хүмүүсийг дуудаж авчраад алдартай хамтлагууд ирээлстэй яаж игээл ингээд байнга л зурагт мурагтаар гараас өнөөгч нь өнөөдөр тэглээ инглээ гэж алдартай хүмүүсийн тухай байнга зурагтаар ярьдэн шүү дээ тэрний төрсөн өдөр өнөөдөр болж шүү. Монгол чуунд байгаа бид хоёр хүртэл тийм тэр төрсөн биш үү өнөөгч аваагаас салч тэр бүр хажуу айлхаа үнийг ярьж байгаа юм шиг бид тэгдэг үстэй. Тэгж зартай амьдарч штэ тэр хүмүүс. Тэгэхэд хоёулаа өгсөн. Баян хүн илүү уртан аслаагүй, Лазар өвчтэйгээд дутуу наслаагүй хоёулаа л өгсөн. Тэгээд Есүс яасан бэ гэхээр тэр даруй тэнгэр элчнэр Лазарыг Бурхны өөр дээр авчтайсан. Авраамын өөр дээр. Харин нөгөөх нь тэнцээ шүдэ авирсан. Энэ үнэхээр бидэнд нэг бодогдуулах хэрэгтэй. Бурхан биш үү? Хүнийг дэлхий дээр бүтээхдээ та нар энд засгал, үржүүл, өсөг, нэмэгдээд байгаа юм чинь хуваарил, хуваа, зарцуул, түгээ гэж биднийг энэ дэлхий дээр анхны ориг тушаалал энэ байсан. Одоо бол нэг тийм бүхлээрээ турж өгч байхад 10 том баян хүн тэнд зүгээр л өдөрт 1 тэрбумаар мөнгө өсдөг гинэ. Би ерөөсө тэр хүмүүсийн мөнгө зөнгөнд татаархаагүй зүгээр л ярьж байна. Тэгэхээр тэнцвэр алдагдсан хүн зөв засаглахаа болсон гэсэн. Өөрийнхөө юмыг ч зөв засаглахаа байсан. Ганцхан нэг баян нь л ингэж хэлсэн. Би 40 он гэхэд би өөрийнхөө бүх хөрөнгийг хамгийн ядуу хүмүүст тарааж өгч дууснаа.
Тэгээд би одоо энэ сан мангаасаа татгалзаад амар сайхандаа жаргана. Би бүр үнэхээр хүн ийм байх ёстой л гэж би боддог. Яг л бидэнд байгаа бол байхгүйтэйгээ хуваалцах ёстой байхгүй юу? Бурхан энийг аягүй анхааралтай хардаг гэдгийг бид нар эндээс уншиж байна. Тэр биднийг засгал гэж өгсөн. Бид нар засгийн газрыг нь өөрийнхөө эрх ашигын төлөө буруугаар ашиглаж болохгүй. За тэгэхээр эцсийн цаг шинж тэмдэг Христийн ирэлтээ үхэхстээс дахин амьлуулалт бид нар ямар биеийг өмсгийн эцэст нь шүүлт ямар маягаар явагдах юм бэ гэдгийг би та нарт одоо харууллаа. Тэгээ мэдээж хэрэг би ч өөрөө энийг бүр улам одоо гүнзгий одоо бүр зүрхэндээ бичүүлмээр байна. Бурхны гараар сүнсээр нь бичүүлмээр. Тэгээ энэ бидний оюун санаанд маш хүчтэй нөлөөгөө үзүүлэх ёстой. Бидний сэтгэлгээг өөр болгох ёстой. Бидний ядуу сэтгэлгээг баян болгох ёстой. Биднийг үнэхээр засаглагчд болгож гаргаж ирэх ёстой. Биднийг одоо түгээгчд, хуваарлагчд, хураагчд, хоригдлагчд болгож өгөх ёстой. Биднийг энэ нөгөө хайрлах сэтгэл нь хүрсэн нийгэм дотор биднээр дамжуулаад Бурхны хайр инэрл ажиллагаагаа хийх ёстой гэж бодож байна. Хэрэг бид нар тэгж амьдарч байгаа бол түүний эрэлтээс айх юм байхгүй шүү дээ. Тэгээ бид нар түүний эрэлтэнд цочоод баярлах нэг зам байна. Эсвэл цөхрөөд уйлах нэг зам байна. Тэгэхээр бид нар бүгдээрээ тэр ирнэ гэдэгт итгэдэг байх учиртай. Ер нь бол итгэхгүй байсан ч юм л дээ. Танд бид нар үнэхээр талархаж байна. Таны мэрэгэн ухаан ямдашгүй ямар ч юу хязгаар байхгүй юм. Тэгээ үргэлжлүүлээ энд сууж байгаа бүх эрэгтэй эмэгтэй хүмүүс намайг оруулаад та бүр үргэлжлүүлээд яриад байгаараа аваа. Яг л та бол дэмий яригч биш. Таны ярьдаг өнгө хүч чадлууч биш. Таны та хэлэх тусам, та ярих тусам бидний дотор сүнслэг хөрөнгө оруулалтууд нэмэгдчихэд. Бидний дотор хүн маань бүр үнэхээр баяжиж байдаг. Бидний ирээдүйн биеинд хэрэгтэй бүхэн энд хураагдаж, хуримтлагдаж байд юм аа. Тэгээ үнэхээр таны үгсийг бид нар өрөөж байна. Таны үйлсийг өрөөж байна. Таны хайрыг, таны инэрлийг өрөөж байна. Таны эмх зэгцийг бид нар өрөөж байна. Алдарш холтгой та гэж би эзэн Есүс Христийн нэрээр ярьж байна. Амен.